Хөлш миний шилб шиг шүү. Чи шилб ёо. Чиний шилбнээс 2 дахин бүдүүн гоё мэдгүй. Чата жоохон доош нь зөөч те. Төгөөх сард хийдэг болд юм бэ гинэ. None of your business bro. Тэрийг ярихгүй штэ хамаагүй штэ. Хүний кармааруу салтааруу битээ өнгөж ил доо. Яаж илүү атлетик үсрэлттэй болох вэ гинэ. За тэр байж байгаарай. Хоолны талаар ярьж байгаа guys. За одоо үргэлжлүүлье. За тэгэхээр ирч хүчтэй байхын тулд би юу идэх ёстой вэ? Ер нь өндөр бүтээмжтэй одоо юу гэдэг эртний монголчуудын хувьд ч тэр миний судалж байгаа судалгааны хувьд ч тэр миний бие дээрээ туршиж үзсэн. За дээрээс нь чи бас аюусаа гэж байна. Carnivore diet буюу уурга таслах хоёрыг л авчихад ерөнхийдөө баг хангалттай. Уурга тос. Тий. Шаардлагатай тохиолдолд яг тодорхой хэмжээний нүүрсүүдийг бол өгөх нь бол зөв. Гэхдээ үнэхээр юм өөрийгөө амар өөрчлөе те амар юм өндөр бүтээмжтэй ажиллая гэж бодож байвал зөвхөн уурга тос хоёрыг хэрэглээд явах ямар ч асуудалгүй. Тийм байлаа. Да ялангуяа энэ дундаасаа яг хөө ингээ carnivore diet-ийг судалсан хүмүүс ингээ судалгааны ажил гараад ирэхээр яд вэхээр эрдэсийн дутагдалд ордог, витамины хэрэглээний дутагдалд ордог гэдэг. Тэгвэл эртний монголчууд буюу 13 дугаар зууны үеийн монголчууд тэр морин дэлэн дээр явж байхдаа яг юу идэв байсан? Яагаад биеийн тэнцвэрэг байсан? Яагаад зүрх судасны өвчлөл гэж нэг ч юм бичигдээгүй байсан? Энийг зүгээр бодоод одоо тэнд байгаа хүнснүүдийг зүгээр ингээд хараад үзэхээр за нэг зөвлөгөөний зэгтээсэн тэр маань фейлдлээ. За тэдгээр ингээ хараад үзэхээр ерөөсөө уурга тосны агуулмжийг өндөр авч байгаа. Тэгээ дээрээс нь сүү цагаан эдэнд маш их хэмжээний кальц байна. Маханд маш их хэмжээний төмөр бэгийн төрлийн витаминууд байгаа байхгүй. Да ялангуяа Монгол мах ягаа ондоо гэдэг гэхээр бэлчээрээр нүүдэлждэг. Нэгэсэндээ цэвэр зэрлэг одоо юу гэдэг юм ургамлаар хоололдог гэсэн үг байхгүй. Одоо ингээд юу гэдэг юм. За зарим газрууд ийм үхрийн ферм мэрэмтэй болцсон байна л да. Тэрний мах бол гүцэхгүй ер нь бол. Тэгээ би базаад хэлэхэд бол тэгж хэлмээр. Уургийн агуулмжийн өндөр ав. За тэгээ тослын агуулмж ав. Тодорхой хэмжээнд бага. Carnivore байхаар чинь ингээд зөвхөн мах идэ тос авч байгаа шүү дээ тий. Тэгмэд кальц нэг авдаггүй бах тий. Одоо яг орчин үед хийвэл нэмэлт supplement дээр нэмэлт supplement дээр аавна гэсэн үг. Адсан чинь дээр үед монголчууд болохоор шууд цагаан эднээсээ тий цагаан авч байгаа юм шүү дээ. Тэр чинь ихсэн. Тий. Тэгснээр битүү уурга ууж байгаа юм булчин сайн. Тий булчин сайн. Төмрийн агуулмсаар маханд чи их хэмжээний кератин агуулдаг. Кератин чи сэтгэн бодох чадвартай. Тарих мэдрэлийн тогтолцооны шин гол төрш болж үүж байгаа байхгүй. Тэгээ бэгийн төрлийн витаминууд дархлааны тогтолцоо гэл. Guys би өнөөдөр амар зөвлөгөө авсан. Би ч нөгөө сүүлийн үед AI гэдээ бүр яг солирохгүй компьютер дээр өдөрт 18 цаг суугаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэргэл надад хэлж байгаа байхгүй. Бро зүр өглөө осоо шууд нэг кератин. Жижигхэн халбахтаа усанд хийлээ, найруулга уулаа. Үлэн дээрээ те. Тэгээ уучхад тарих юу хоёрыг аимсаа холбдог гэлээ энэ чинь. Цусны эргэлт тарих руу явж байгаа эсгийг. Тэ ерөнхийдөө одоо юу гэдэг тархины чи ажиллах энергийн нөөцийг чинь хангалттай хэмжээнд гаргаж өгч чадж гин гэсэн үг. Яг хоо энийг хараа шууд хэрэг кератин уух гэж байгаа хүмүүс байх юм бол зөвлөхөд хэрэг чиний бөөр өвддөг бөөрийн асуудалд бол кератин хэрэглэж болохгүй гэдэг заалттай байдаг шүү. Хоёрдож кератин хэрэглэж байгаа тохиолдолд усны хэмжээг 1 литрээр багдаж 1 литрээр нэмэх хэрэгтэй. За мөн дээрээс нь яг хоо эмч таньдаг эмч байвал бэж болон шинжилгээгээ өгч жаад электролит гэдэг байгаа. Кальц, магний агуулсан. Ерөнхийдөө хүний биеийн усыг нөхдөг. Одоо жишээ нь энэ дууж байгаа энэ усан дээр энэ биеийн шингэн нөхөх ус гэдэг одоо жишээ нь энэ дээр ингээд арын найрлага дээр бичсэн байгаа гэсэн үг. За ийм ус уух юм бол биений усны баланс чинь тэнцвэрчнэ гэсэн үг. Яагаад гэхээр кератин өөрөө тархины энергийн солилцоонд оролцох үедээ усыг маш их хэмжээгээр бие дагаа усыг зарцуулж ашиглаж идэг байхгүй. Тийм учраас эсрэгээрээ ус сайн уухгүй бол бөөр амар их ачаалдаг. Бөөрийн асуудалд орно гэсэн үг. Нэг асуулт байна. Одоо ингээд за яст би алуулах бахтай гэж нөхгүй. Ингээд Монгол ихэнх хүмүүсийн нүүр нь амар хавдцсан юм шиг юм булцгаар байдэн шүү дээ, тэ. Би тэгж сонсч байсан ингээд хүн айгүй их тийм нэг усын сордог юмнууд хэрглэж штэ. Ус айгүй их шаарддаг. Одоо кофе, тамхи мэмч юм үнэхээр усын авчингууд хүний бие ч өөр усаа нөөцлөөд нүүр хавгнуулаад ингээ хөл гар хавгнуулаад эхэлдэг гэж. Тэгмэд орчин үед чинь бүр яг юм модель шиг юм ясархаг нүртэй залуучууд те эрүү мэрүүнд гоё явахар чинь гоё секси яваад штэ. Яаж энэ нүрний энэ хавнг яг болох вэ? Багасгах. Яг арслаас нь юу талаас нь ярих юм уу? Яг хоол талаас нь хариул тэгэл нөгөө цохимжтой хүмүүсээ биеийн шингэнийг авах хэрэгтэй. Заавал авах хэрэгтэй. Жиг энгийн бодисын солилцсон заавал ингээ ашиглах хэрэгтэй. Гэхдээ найлийн усыг татлаа дараагийн усанд бүртгэдэг адилхан. Про жоо угшаа суучих хэлээ тэгэхээр ийш суучих. Гоо зүүн талаасаа
чи ингээ сайн хэлж байгаа. Яснасаа яаж талруулах юм бэ? Хамгийн ингээ гуашанд орчиж байгаа байхгүй юу? Гуашаа гэдэг чинь нэг юм төмөр шиг юмар ингээд чулуугаар одоо сүүл бүр зэсэнтер мөнгө энэ төр гээд гарч ирж байна. Тэгээд тэд нар чинь нэмэлт юм эрдэстэй болохоор арьсан цас янаар нөлөөлж байна. Унтсан зүгээр хэрэгцээнд бүр байг гоо сайхны массаж гэж үүдэг л та. Тэр чигээрээ цусны эргэлтийг ингээ зөв эргэлтэнд оруулчих байхгүй юу? Тэр чинь нүүрэн дээр даралт өгч байна. Тохирсон хэмжээгээр дарж байна. Тэгэл одоо эцсийн бүлэгтээ ярьж байгаа бодис сэлцийн тухай л ярьж байна. Яаж тэрийг зөв эргэлдүүлэх юм? Яаж энэ тунгалгын занглаануудыг одоо шаардлагатай бохируудыг гадагшуулах гэдэг юм. Тэр тухай ярьж байна. Тэгэхээр ч одоо ингээд би массажинд орно шүү дээ, тийм. Тэнгууд ингээд энэ зэрэгтэй амар хуйнтай байна тэргээл дараад ингээд чинь тэн зүгээр бодисын солилцоо явахгүй бүглэрсэн байгаа газар л гэсэн үг юм уу, тийм. Бүдүүлэг хэлүүл алт юм гэсэн. Бүдүүлэг хэлвэл, тийм. Тийм, бүдүүлгээр хэлүүл. Тэгэхээр ер нь бол ингээд бүх юм эргэлдэж явах хэвээр. Эдгээр эргэлдүүлэхийн тулд зүрхнийхээ пульсыг 110-аас дээш ойлгох хэвээр. Тэр байнгын хөдөлгөөнтэй ойлгоод яг урсгалыг л дэмжиж байх юм биш үү? Ер нь эрүүл бай гэвэл лимфийн урсгал ямар ч асуудалгүй явж байгаа хэвээр. Тэгээ лимфийн урсгалыг асуудалгүй байх. Лимфийн урсгал гэдэг нь тунгалгын занглаа. Хоёр янзаар хэлж байгаа. Хүний биеийн бохирдлыг шүүдэг нэг юм систем байдаг. Одоо энэ цус урсж байгаа шиг тунгалгын булчирхай гэдэг ийм одоо ийм нарийн ийм эмзэг хэсгүүдэр байгаа ийм систем байгаа гэсэн. Мэдрэлийн системтэй ижилхэн. Тэр болохоор хүний биед байгаа энэ бохирдлуудыг хорыг гадагшлуулж идэг булчирхайнууд гэсэн үг байхгүй. Эднэрийг дэмжихийн тулд шүүрлийн булчирхай яах ёстой? Хамгийн ингээхээр хөдөлгөөн байхгүй. Хөдөлгөөн хийж байгаа юм чинь бид нэр ингээд тэр зохистой юмар оруулаад одоо хэрэггүй юм хөлсөөрөө бид нар нус цэрээрээ энэ төр гэл ингээд гадагшлуулад шүү дээ тий. Тэгэхээр тэр тунгалгын занглаанд хэвийн байлгаж одоо нүрээрээ батг гарт юм бэ гэх асуулт орж ирдэг. Ял өсвөр наснд амар их орж ирнэ. Өсвөр нас чинь тэр чигээрээ маш олон даавар ингээ хэвийн юм дэж би эмхтэй болох чинь би эрэгтэй болох чинь. Эрэгтэй болох чинь миний хоолоо одоо ингээ бүдүүртэй юм байна. Түүх маань инкин ч юм ингээ хөдөлгөөнд ороод ирж тэр чинь. Тэгээ маш олон тэр хөдөлгөөнд дундаа эргэлтээ зөв явуулах болохоор ингээ гацалт үүсэж байгаа байхгүй юу. За тэгээд хэрэглээ нуур болно. Тэр олон ингээ дааврын тэнцвэртэй байдлыг хангахад бол бид энерги хэрэгтэй. Тэгмээ төсвөр насны хүмүүс тэр энерги яадаг гэхээр нөгөө нэг түрүүний бидний хэлээд байгаа шаардлагагүй нурсуудыг авч байгаа чихэр жимс түргэн хаалт тэр тийм одоо богино хугацаанд их хэмжээгээр шаарддаг дунгууд нь тэрийн шууд маа гэж гаднаас ингээ шууд хийж байгаа юм гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр чинь ороод ирлээ. Одоо нөгөө цохох хэмжээнээсээ тунан нэгтгэхдээ буруу юмнууд нэгтчихэж байгаа байхгүй юу. Тэрнээс бие махбод ухаалаг юм чинь нэг ганц нэг орж ирсэн шоколад бэлэн гомог цэвэрлчих одоо чадал байна. Тэгэхээр одоо юм биш үү? Залуучууд яг хамгийн их батг гардаг үе дээрээ чиний бие чи одоо хамгийн их дааврын өөрчлөлтөнд ороод хамгийн эмзэг дээрээ байгаа. Энэ үед идж байгаа юм чинь бүр хамгийн чухал нөлөөтэй тэгсэн чинь чи очиж ширхгийн оол идээд битүү орой унтахгүй байгаад гомь идээд кола уугаад хар чи бүр батгаа дэмжиэд бүр сүлд атмын бөмбөг дэлбэрж эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд тунгалгын занглаа өөрөөгөө цэвэрлэх үгэн чадамжинд байгаа даа шүү дээ. Тэр цэвэрлэгээ цохистой төвшөнд хийж чадхаа болоод одоо төөрчж байгаа байхгүй яхаа мэдгүй. Тийм болохоор ингээд арьсны гадаргуу дээр гарах хэмжээнд бохирдол нь явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь батг гараад ирсэн бол гарахаас өмнө тэр тунгалгын одоо солилцоо албар хөтлөө ажилласан гэсэн байхгүй. Тэгвэл хүрээд өөрийнхөө зүгээс чадхаа болоод тэр чин гадаргуу дээр гарч ирлээ. Тийм байна. Одоо чинь ингээд би ингээд ер нь нэг батг гард өөртөө ингээд амар их ажиллаж мэжлэн шүү дээ. Тэнгүүдийн хэд хоногийн дараа ингээд нэг ганц хоёр батг гараад. Тэр чи одоо ер нь дотоод систем тэр нөгөө тунгалгын булчирхай дээр нь бол бүр ингээд бууж өгөө гэж байгаа биз дээ. Одоо ер нь бол хэцүүдж байна л гэсэн. Гэтэл бидний ч одоо анхдагч хэрэглээ одоо хэрэгцээ бодос гэх юм. Би ч хүн юм чи идэж нойр зургийн хөдөлгөөн хийжтэй тий. Унтахад хүртэл энерги зарцуулаад шүү дээ. Нэг зүрх цохолж юм би ч унтаад босч юм гээд. Тэгтэл арьс ус хумс одоо шүд эдгээр чинь бүгдрээ дайвар хэрэгтэй. Тэгээ одоо төсөөлөл та шүд ингээд жижигэн цоорыг учиргүй хөтөлдөг. Мэдрэл рүү очиж надад хөтөлдөг гэж. Бүр сүултээ. Гэтэл тэр хүртэл хичнээн сар хичнээн хугацаа зарцуулдаг. Зөв шүдний өнгөөр яриа. Шүдний өнгө жоохон ингээд хувраад нэг юм шар өнгөтэй болъё тий. Тэгээ надад өвдөлт өгөхгүй байхгүй юу? Өгөхгүй. Хэрэв би нүдээ ингээд таг боож агаад тэгээ өсөж чинь микстэй амар гой будаад байгаад нооноо өнгөр ч юм уу бодъё л та. Сулаанаар ч юм би ингээд бариад мэдхгүй шүү дээ тэрийг. Тэгэхээр арьс одоо бидний ингээд нүд гэдэг гэрхтэн шууд сэтгэл рүү хүрт юм байна гэж би боддог. Хүрхтээ ингээд харагдах үзмжээр нь ингээд шууд хүлээж авч чадаад байгаа байхгүй тэрийг. Тэгэхээр үс арьс хумс шүү дээ бүгдээ харагдчихэж би мэднэ. Хумсаа бодвол өө гоё алсан байна. Би дандаа нүдэрээ нэс барайл энэ нь юм байгаа юм байна гэж мэдхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр арьсны одоо тэр юмыг хамгийн хурдан дамжуулж одоо мэдээллийг хүлээж авахд нүд амар чухал нөлөөтэй байна. Хэрэв би батг гэдэг ямиг өмнө нүдээр үзег байсан бол тэмтрээд мэдгүй юу чи мэдгүй гэсэн чинь энэ хүчлэлтэйг би тэмтрээд бүр мэдгүй байхгүй бүр мэдэх ямар ч боломжгүй байтал харсан намайг өвтгөө миний арьс нүчээд миний арьс өвчлөөтэй тэгээд өвчлөлийг бас тэмтрээд мэдэж өгнө л үгүй байгааз тэгэхээр ингээд эднэр цаагаараа дайвар ихтэй гэдгийг аягүй сайн хэлтэгдэг тэгээд мэдээлэл солилцоол нүдээр л орж ирдэг гоо зөө явд шүү дээ сүүлд би нэг ингэсэн нэг
clavicular гэдэг дэлхийд дээр нэг амар алдартай солоо гарч ирээ. Тэр юу гэхээр эрэгтэй хүмүүсийг юм царайлаг болгох юм ярьж байгаа байхгүй. Нүүрний дандаа царай гоц. Lux Maxing хийнэ. Тэгэхээр ярьжсэн чи Andrew Tate ярьж байгаа нэг яриан дээр юу гэж хэлж байгаа юм чи тэр хоёр ингээд царайлаг байх юм бол эсрэг хүүснээ татна гэдэг үнцэг ер нь амар их хүн бодоод байгаа байхгүй. Ирчүүд яагаад ингээд өсвөр насны хүүхдүүд амар гоо ингээд миу гэдрэгээл эрүүгээ гарах гэдэг чи ерөөсөө эсрэг насны охтуудад татгаад байгаа байхгүй. Тэгсэн чи Tate хэлж байгаа байхгүй. Үгүй шүү дээ ерөөсөө наач зөвхөн эсрэг хүүснэн дээр ч ажиллахгүй. Карьер дээр, орлого дээр, бизнес дээр чи царайлаг байх юм бол бүх юмд нөлөөлдөг. Хүнтэй ороод ярихад хүртэл ингээд тэр өрөөнд орж ирэхэд хүмүүс чамтай сайхан харьцаж, чамд илүү боломж олгодог. Чамааг илүү урдуур оруулдаг юу гэдэг те. Тэр ингээд царайлаг байх чинь бидний нэг тоодгүй, ялангуяа ирчүүдийн хувьд арьс арчилгаа мэдлэг мэнс бүр ерөөсөө тоодгүй гэхдээ амьдралд маань амар юм нөлөөлөд идэг зүйл юм. Тэгэхээр би бас ингээд сүүлийн үед бодоод байгаа байхгүй. Яаж ингэж улам бүр царайлаг болох вэ? Тэр нэг юм golden ratio гэдэг хүний царайны бүтэц, биеийн бүтэц, мөрний өргөн толгойнхоо хэмжээтэй нийлээд тийм бэжээж, нуруу нь гар нь ийм бэжээж хүн нэг юм далд ухамсар те бусад зүгээр харж байгаа өөрөө мэдэхгүй яагаад царайлыг мэдэхгүй гэхдээ ингээ харангууд энэ арай дээр юм байна гимэр. Тэгээ би тэрийг сүүлийн үед бодоод байгаа. Тэргэл тэрэн дээр юу хэлмээр байна? Тэр golden ratio хэмжээгдэхүүн дээр. За би бол яг хуу энэ дээр би ч өөрөө 48 кг-тай байсан үед байдаг байхгүй. Бүр амар дурхаа гэсэн үг шүү. Яг өвдцэн үе гэх юм уу? Одоо би чинь ер нь бол 78 кг байхгүй. 30 кг зүрх. Тэрэлэн өндөр нь? Миний өндөр чинь 173 байхгүй. Тэгэнгүүт одоо ингээ хүмүүсийн надтай харьцаж байгаа тухайн үед харьцаж байсан харьцаа хоёр тэнгэр газар шиг. Тэгээд дээрэс нь за би одоо юу гэдэг бэлтгэл сургуультай бах хийгээ жоохон атлетик талруугаа болох эсвэл булчин маасаа нэмэгдүүлэх энэ үе дээр даа ялангуяа эрэгтэй хүн дээр мэдэгддэг. Одоо нэг юм жишээ байна. Манай нэг найз байдаг. Монголын бүх үнэтэй жимүүд дээр эрэгтэй очиж бэлтгэл хийдэг. Яагаад гэж асууж байгаа байхгүй. Чи яагаад ингэж айгүй олон ирэх авчид ингээ яваад ингэ тэгсэн чинь энэ компани захирал тэр компани захирал тэтгэх өдөр очдөг гэж байгаа. Тэг өдөр болгоно өөр дээр. Тий. Тэгээ чи яад ингэ тэгсэн чинь өөрөө сэтгэл судлаар төгссөн байхгүй. Мань бэлтгэл дээр нь хамт ордог. Гэхдээ мань өөрөө нэг хийдэг юм уу? Тэгээ яаж байгаа ингэ тэгсэн чинь жишээ нь би bench press одоо юу гэдэг 100 кг-аар ч юм уу 50 кг-аас за чэйжэн дээр 20 шахах байлаа. 18 шахаад миний одоо юу гэдэг энэ тарих надад за чи дийлэхгүй байна гэдэг мессеж өгнө шүү. Хажууд нь зогсож байгаа хүн дэмжингүүд сэтгэл зүйд нь энэ хүн итгэлтэй хүн юм байна гэдэг мэдрэмж төрдөг гэж байгаа. Нэг одоо бүр аюул олон компаниас хувь эзэмшдэг тендер мендер зохицуулдаг салбарт. Амар сэргэлэн. Тэгээ яг хүнд үйлэн итгэж болох хүн гэдэг мессежийг фитнесээр ямар нэгэн ажил хийгээд биш үхгүй. Зүгээр тэр бэлтгэл хийж яхад нь тэр дунд нь ингээ орчиж байгаа байхгүй. Тэгээд дэмжиж ингээд амар сайн ах トゥ бизнес хамтрагч нар болцсон. Nice. Зүгээр нэг жишээ шүү. Нэг жишээ шүү. Би өөр энийг турш үзсэн. Болдгол юм бэл. Гэтэ бол яг нэг амар ингээл юу гэдэг хүмүүс дээр яг энэ талаар бол ерөнхийдөө ашиглаагүй. Зүг. Nice. За тэгээд тэр нүүр царайны одоо энэ өөхлөлт гэж хэлсэн чинь нүүрний өөхлөлт гэж. За би энэ дээр бол яг сая бол гоо сайхан талаас нь ярьчлаа. Яг өөрийнхөө бид зүгээр туршлагатай үндэслэл ярихад карбал багсах, нүүр сусаал багсах, даа ялангуяа хурдан задардаг нүүрснүүдийг бүгдийг нь багсах. Тэдний юу гэсэн үг вэ? Хурдан задардаг нүүрсус хагас боловсруулсан буюу тэр хальснуудыг нь автсан бүтээгдэхүүн гэсэн үг. Гурил, цагаан будаа, за жишээ нь одоо бананы чи хальсчлаа гэхэд банан орж иж болж байгаа байхгүй. За хурдан задардаг нүүрсийг зүгээр маш энгийнээр ойлгоход газрын хөрс, энэ газрын хөрс байлаа гэхэд газрын хөрсний доор уруудаг хүнсний бүтээгдэхүүнүүд төмс мөмс дийлийнх нь хурдан задардаг гэж тийм. Мик айгуу сул байна. Нөгөө ирээч яриа бутанж байна. Манай хоёр орилоод өгөөрэй. За ажгараа. Чанга яриа тий. Би айгуу чанга ярьдаг хүн юм байна л та. Ер нь явж. Манай хоёр яриа яахаар вэ guys? Та зүгээр нөө. Мэнс зүгээр манад ингэж сууж байна. It's okay гинэ. Зөчилтэй стримбэл DJ байсан тий. DJ юу? Бро тэр бэ нөө дотор нь. Нэг л мик байгаад байна те. Зэрэгцэж ярихгүй юм шиг дамжуулаад ах юм уу? Нэг үл тэгэх юм уу? Байж цагаан мик байсан шүү дээ болно. Гэтэ цагаан мик чи осмотой холбоо. Зүгээр байна л гээл тэгэх юм. За. Зүгээр. Таад ихэнхэн зүгээр байгаа бол бүгдээрээ тэр ганц ажиллахгүй гэсэн гарыг зүгээр бандчихъя л та. Сонсогдохгүй бол тэрний л судал юм боос мэнст ямар амаатай. Гэтэ яг өнөөдөр стрим дээр бүр амар хакку зааж өгөх нэг. Наач бро. Гэтэ үнэхээр үйлдэл авдаг хүн байвал яг өнөөдөр энэ стримийг үзснийхээ маргаашнаас нь тий 30 хоногийн дараа краш маргаашаа найрч марц тий амар өндөр бүтэмж байх магадлал байгаа байхгүй. Одоо би бас ингэж бодож байгаа. Ингээд ирчүүдэд бас нэг амар том алдаа бодох. Би мөнгөтэй л болно.
мөнгөтэй болчихвол хүссэн охин өөр юм болгоно. Мөнгөтэйс амар гүзээтэй эрүүл мэнд байхгүй өвчөө орооцсон те. Чи баланслах хэрэгтэй байхгүй. Харин те. Булчинтай ирнэ мөнгөгүй бол хинч биш байхгүй юу? Булчинтай байх хэрэгтэй, мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь мэдлэгтэй байх хэрэгтэй. Булчинтай мөнгөтэй мэдлэггүй бол тэгээд дуусна шүү дээ. Бүгдийн guys. Зүгээр чи тэг өнөөдөр найрлаа маргааш хаягдлаа шүү дээ. Тэгэхээр гурвал ингээл зэрэг байх. Эртөө нэстэх бас өөр бодчих шүү. За уучлаарай. Манис бол угаасаа л те. Ирчүүд бол угаасаа олон юм хандл хийх хэрэгтэй бид нар бол. Олон юм зохицуулах хэрэгтэй. Угаасаа тэгээд эрэгтэй хүн дээр үүрж байгаа ачаа ер нь өндөр шүү дээ. Угаасаа чи хүчтэй байхын тулд анхдагч хэрэгцээ буюу намаар орж байгаа юм а хянаал хүссэн юм а биш зүгээр өөрт хэрэгтэй тэр нэг юм баг нүүр цустай юмнуудаа идээл яваад хахад хүссэн хүсээгүй чиний тарих толгой бие бэлтэр бүр тултал ажиллана бүр хэд дахин илүү. Одоо жишээ нь би тэмцээнд бэлдэж байгаа байхгүй. Би одоо ингээд сүүлийн 2 сар дээр карбо багсгаад эхлэнгүүд одоо би номны ажил дээр бүр хатуу мал шиг сууж байгаа байхгүй. Одоо жишээ нь community-ийн сургалт моргалтыг чинь ингээд 150-аад үзчихэр зүгээр пижигнүүлж байгаа юм чи. Өмнө нүүрс ус их аваад ингээд үгдээ мастер гал ингээд явж байгаа үгдээ юун сургалт үзэх нэг хүнтэй юм яхаа ойлгохгүй. Өдрийн хоолн дээр амар их нүүрс устай хоол ичээр арс нэг нойр үрдэд дээ шууд. Яг нэг тийм болчих чинь тий. Би энерги тэр хоолыг чинь задлах гээд бас энерги зарцуулж яах гэсэн үг байхгүй. Тэгээ тарих руу хамаг энергийг зүгээр гизрүү нь явуулаад дуусгачихдаг тий. Оройн унтахаас өмнө ингээд нүүрс ус идэж байгаа унтаж байгаа хүн бол бүр чигч штэ. Бүр амархч хүн байна тий. Ер нь бол одоо зүгээр яг хоо жоох муухайлын зүгээр би бол одоо ийм болчиход байна юм. Яг ингээд амар мундаг ярддаг хүмүүс бол зөндөлэн зөв хүмүүстэй хамтраад би яг энэ хоол молоо яаж идж байгааг нь л зүгээр харж байна. Яг үнийг хэлээ. Үнэхээр тэр хүн ингээд олигтой хооллохгүй бол угаасаа 1000 гоё ярьсан хөрөнгөтэй те санхүүжилт үе гэсэн ч ихсэн угаасаа урттаа угаасаа худлаа гэдгийг яг ингээд үнэртэй байгаа байхгүй. А зүгээр ингээд те алнаа над мэдлэг туршлага байна ингээд те танил тал байна гэд ингээд хоолоо айтах иддэг залуучуудтай бол хамтраад бол ямар ч асуудал байхгүй. Одоо ингээд ихнээсээ гарцсан миний одоо бизнесүүд биш чижээс чинь. Зөв. Nice. Эмэгтэй хүнийг одоо юу гэдэг те би өөрөө харахтаа ч гэсэн тэгж хардаг байхгүй. Тэр эмэгтэй хүн те яг хуу тодорхой хэмжээнд юу гэдэг материаллык хэрэгцээ те янз бүрийн юмнууд байж болно. Угаасаа байх ёстой. А гэхдээ тэр хоол мөнгө зараад идэг гэж болохгүй байхгүй. Одоо нэг юм биш та эмэгтэйчүүдийн дунд одоо сүүлийн бараг 10 жил бол нэг Louis Gucci Dior Chanel авчи гэдэг нэг юм одоо ер нь амар материалэгдсэн шүү дээ. Амар материалжлаа шүү дээ. Гэтэ нөгөө талдаа ингээд бараг бүх юм нь жоохон хиймэл болоод ирж байгаа шүү дээ эмэгтэй хүн чинь. Ямар ч яг өөрөө хооллолтон тийм биш өөрөө яг нэг бодтой дасгал хөдөлгөөн хийдэг юм биш ерөөсө гадна талаасаа би одоо нөгөө хувцас бурхан юу лээ бичтгэр гэдэг шиг те гадна талаасаа зүгээр яаж гой үнсэн таарах бүх юм. Гэтэ яг ингээд за хувцаа тайлт юм яа гэдэг мэдгүй те. Яг ингээд эсвэл нэг гэрт ороод амьдэрдэг ч юм харахаар за энэ хүн бол хизээш хамтрагч болохоор хүн байна гэмээр нэг тийм өнгөлөн далтлалт яваад байгаа шүү дээ. Чингис хааны хэлсэн үг байгаа шүү дээ. Биэцсад гэрэдс гэж байгаа шүү дээ. Бэж та брог хэлж байгаа болохоор биэц гэдэг нь зөвхөн өөрийнхөө ажил амьдралыг гэлтгүүгээр зүгээр яг бие. Яг бие дээрээ зүгээр махан бие. Махан биеийг засцсан тохиолдолд чиний бүтээмж чинь гэр бүл болон улс төрийн хэмжээнд явна. Дарчих уу? Ганц дарчидэх үү? Ганц минь дэлбэлчидэх үү? Ёо. Наач бас амар харах зүг шүү. Би бол ерөөсөө биэцсад гэрэдс гэдгийг тэгж бодоагүй. Өөрөө их арчаатай байж те. Ажил карьерийн хувьд гэж бодсон. Арчаатай гэдэг чинь орно шүү дээ бро. Тий. Гэтэ бүр яг суурн чи биеж зохицуулж чадахгүй. Арчаатай байхад чи хамгийн суур юм чи өөрөө хүнс байхгүй юу? Амар юу орж ин бүтээмж бүх юмнууд яг тэгж гарна. Чи кофе уух юм бол сэргэн тийм үү? Чи туулга уух юм бол гүйлгэн ойлгомжтой. Чи пицца идэх юм бол залхуучийн өрн ойлгомжтой. Чи карнивор дайт барих юм бол бүтээмж чи өндөр болно. Чи уус уух юм бол бодис солилцоо шин төрөх. Үсэг юу орох юм бол юу гарахт нь уус ойлгомжтой. Орхос ч юм тодорхой шүү дээ. Прошод уурн үрж байна. Би сайн нөгөө тэг шарцааны тухай ярьж штэ. Тэн дээр ингэж бодож байгаа байхгүй юу? За одоо нөгөө мэрэгжлийн хэлгээ тэр бол бүр мэрэгжлийн эмчнэр ярих төвшин гэсэн. Одоо энэ харьцааг тэнцвэр харьцаа гэх юм аа гэж тавьчих болчихно. Түүнд хүргэе гэвэл ямар нэгэн филлер ботоксоор одоо ингэж хийж болж байгаа юм. Тэнцвэлээ шахаж махаад ингэ тийм. Тэгээд тийм байсан ч хүний өөрхний гавлын ясан аахгүй. Тэр гавлын ясан тохирсон хэмжээг л бид нэр оновчтой л гэж ярьж байна л да. Бүгд ижлэхэн хэлсэнс ч бүгд ижлэхэн харагдахгүй байхгүй юу? Тэр чи өөрийнхөө гавлын ясан дээр өөрсөн гэж байна. Харагдах байдал нь шилжүүлмэр тий. Тэгээ тийм болохоор одоо эмэгтэйчүүд пластик нэцлийг бас хийлэгдэг. Тэн дээр ингээд энэ эмчийн хамар ижил боллоо гэдэг яриа агаад байна л да. Ижил уг нь за ингээ харахад ижил агаад байна. Гэтэ уг нь тэр хүний царайн дээр тэр өндөртөн төрөний хил дээр хэмжээсээр тааруулчих юм бол нэг хүний гараар бүтсэн өөрөөр хамарнууд буюу тухайн хүндээ зогсон л юм байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд тэнд бас хитрхи туйлшраад
Ямар хүнийг царайлagгүй юм бэ гэх юм бол өөртөө арчаад өөртөө итгэлтэй байгаа хүн л маадгүй тийм царайлгал ахaltaа. Тэгэхгүй ингээд ижил хэмжээнд цутгаа тавьчихар чинь тэр чинь надад айгүй болохгүй зүйл юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Аяхамдээ зохистой хэмжээнд байвал энэ нь илүү өвдөгш харагдсан байх ч юм уу. Байж болно ш тэ. Тэгээд хэрвээ тэгнэ гэх юм бол одоо ингээд алтан хэмжээсэн за энэ гээ тэр ясны бүц тохирохгүйгээр бид нар яг л ийм хэмжээтэй баг сантиметрлаа тавьчих гэж бодъё. Хэрвээ тэгвэл хүн малгай ижил өндөртэй байх хэрэгтэй болчиход байхгүй. Тийм үстэй. Бид нар чинь би одоо ингээд дарлаа шүү. Зөндөө болмой саунд. Тэр чинь устцсан боо заа. Тэгээд гэж бодож байна. Тэгэхээр зөв өөрийн өндөрт тохирсон угаасаа антом ясны ямар нэгэн бүтэц байгаа. Тэр өвдлийг тэгвэл тэр хэмжээнд хамгийн төхөө хэлбэр болоход нь яаж анхаарах юм? А би махад үед бүгд л адилхан яс болчин шүмсэн байгаа юм чинь тодорхой хэмжээнд хөгжүүлээд үгүй. А хөгжүүлэхдээ цаг хугацаа мэдээ зарцуулна бүх юм. А тэгээ илүү гончтой цаг хугацаар зөв хөгжүүлээ л да гэдэг ийм юм л орчуул гэж бодож байна. Тийм байна. Хүн болгоныг яг Геркулес шиг болох гээд яг нэг хүнийг шүтэл те. Одоо Геркулесийн ороод бүгд Майкл Джексоныг тавингууд яг хин хамгийн сайн Майкл Джексон шиг болох вэ гэдэг тэмцээн зохиогоод байгаа юм шиг яваад хар чинь яаж ч үзсэн ингээд амар утгагүй хиймэл юм хөөгөөд шүү бүгдээрээ. А байгаагаараа байгаад тэг бас эн чинь би одоо тэгж бодож шүү. Ямар ч хүнд нэг юм өөрийг нь юник болгодог нэг юм байдаг шүү дээ. Хацар нь хонхоодог ч юм уу, эндээ нь үрчийдэг ч юм уу те. Тэр нь ингээд жоохон алдаатайгаар дээр орж ирэхээрээ тэг тэр хүний характер хандлага бүх юм нь орж ирээд тэгээд ингээд нийлээд болдог. Тэгэхээр ч одоо яг өөрийнхөө байгаа өгөгдөл дээр л бид нар энийг яг одоо бурхны өгсөн бүтээлийг яаж арчаатайхан шиг урт хугацаанд гоёор нь авч явчих вэ гэдэг шүү дээ. А яг натурал аргаар нь хамгийн сайн тулгаж болох юмд нь тулгаад цэвэрхэн аваа явах. Тэрнээс биш бүр яг ийм дундын хэмжүүр яг нэг бүх хүнийг нэг шум татна гэвэл угаасаа худ. Төгөлхтээс амар утгартай тийм. 8 тэрбум хүн чинь шлүүтартай. Тэгэх юм бол царайлаг гэдэг тоттгол чи өөрөө царай муутай гэдэг тоттгол руу ороо царай муутай чинь царайлаг болох юм шиг. Харин тий. Байгаагаар одоо шин яг саяныхаар энэ бол golden ratio гэж тавьчлаа гэж бодъё л доо тий. За ингээд духан жоохон налуу байх хэвээр. Нүд нь хонхор байх хэвээр. Тэгвэл Төв Азийн охтууд яах. Тэгээ Африк хүмүүсийн юу нүүр яах энэ том яс яг яах ингээд энэ чинь улс болгоны царайны бүтцүүд өөр юм чинь амьдарж байгаа тэр альтитууд бүх юмнаас хамаарат өөр шүү дээ. Тэр үс байгаагаараа байна. Гэтэ байгаад давуу талуудаа ингээд илүү гоё авч яваал байх л юм биш үү? Би аль тэгж боддог гэд. Зөв. Окей, W. Манайхаа ойлгож байна уу? Санита санал нийлж байна манайхаа. Хэн бэ гинэ? Энэ ямар атман ороод ирсэн. Чатан дээр нэрийн мэш нийцсэн байна уу? Энэ одоо хэн бэ? Танаа гэрт байгаа маш. Мөнгө санхүү, психолог бүх юма балансжуулж авч яв. Хэцүү юм байна лээ дээ. За одоо наадлаар ч яриа л та. Хэцүү штэ, тэ? Амархан байсан бол бүгд аваа явчихна үстэй. Ер нь бол тийм. Бүгд ийм битэй байна үстэй. Гэхдээ нэг л зүйл байгаа. Чиний харах үнцэг байхгүй. Чи үүнийг те зовж хийвэл окей, энэ чиний зовлон байхгүй. Тий. Чи энийг жаргаж хийх юм бол окей, те энэ чиний зүгээр дадал байхгүй юу? Одоо жишээ нь би зааланд очих зүгээр надад нэг зоод идэг юм байдгүй шүү дээ. Тэгээд мөнгө олоход хүнтэй ярилцахад зөвлөгөө өгөхөд мэдгүй. Одоо надад миний хийж байгаа юм дээр үнэхээр зовж байгаа нэг ч юм алга. Зүгээр байгаагаараа үнэхээр бусдад бол үнэхээр мүлэгдэж чадчихээн. Одоо энэ чинээс бас таалагдсанд бол хийж явах байхгүй. Одоо энэ чинээс бас амар зөв тийм харах үнцэг гарч ирж байгаа. Одоо ингээд залуучууд ингээд ямар мэржсэн гоо би юу гэж амьдрах юм гэдэг шүү дээ. Тэгэл өөр чин таалагдж байгаа юм аа л эзэн нь болол хийлдэ тий. Заавал яг энийг хийх хэрэгтэй. Заавал яг энийг хийх хэрэгтэй гэдэг юм дүрмээр яваад хаар нэг юм социалист нэг юм өмхийн үнэртэй байгаа. Заавал ингэстэ пионерын төсөл нь явах хэрэгтэй. Тавуу шаах хэрэгтэй гэх нэг юм. Зүгээр л яг өөрөө юу enjoy гэж тэрийг зүгээр тултал нэгээл тэгээ хинч чам шиг байж чадахгүй шүү дээ. Ядаргатай. За тэргэл бол W байна. Өнөөдөр бол манай хүн бол алж штэ. За одоо бүгдээрээ Mickey W болтлаа авна. Амтлагч нарыг хэрэглээд хэрэггүй юу? Кетчуп, чили соус гэнэ. Мэдээж. Амтлагч одоо зүгээр давс сахарын холимог үстэй тий. Давс сахар сод. Яг хөө зарим тохиолдолд хүнсний нэмэлтүүд, янз бүрийн нэмэлтүүд, химийн нэмэлтүүд орж байгаа л та. Ерөөсөө artificial, ерөөсөө хуурамч химэл. Энэ ерөөсөө тий зүгээр давс сэргэл гэж би бол зөвлөн. Гэхдээ давс сэргэлэхдээ одоо манайхаа жамц давс гэж мэднэ, далайн давс гэж мэднэ тий. Цайны хужир тиймэрхүү юм дээр. Би бол ерөнхийдөө яг хөө хүнсний шимт ижлийн судлаач хүн. Хүнсний шимт ижил судлал гэдэг зүйл бол дэлхийд дахинаа бол өргөн цар үрэг лабораторийн түвшинд бол хөгжиж байгаа. Яг хөө би тэрний зах цугаас нь судлаад явж байгаа хүн. Гэхдээ яг энд байгаагийн миний давуу тал нь юу гэхээр би энэ Монголын өв уламжлалын хоол зүгээ судлаад энэ монгол хүмүүс тохироод ирсэн байхгүй. Энийг л би монголчууд эргээгээ жоохон санаад
зохистойгоор хэрэглээд явчаасаа тэх юм бол өндөр бүтээмж гарна шүү л гэдэг зүйлийг хэлмээр байна да. Байж та наадах нэр чинь мань нэг видео үзсэн шүү дээ. Бүгд тэр энийг нэг хараад та. Чи одоо бид нар чинь бас стрим хийгээд байгаа хүмүүс шүү дээ. За жиж би нэг юм. Манайха энэ видеост өнөөдөр буудсан шараа. Бум 1.8 лайк 2.7к. За жаагаар би нэг видео шеэрлсэн юм аа. Одоогоо яригдчих байхгүй юм чи. Одоо стрим ширж энэ хараа. Бити тэр хараа үндэснээ тэр хүнд архийг ачраад тэрийг уугаа тэгээд танд маш их охирлыг ачирч байна. Бид нар зөвхөн айраг тараг тэр яах нэрмэлтэн боловч яасан. Тэгээд илгэн дотор нь задлах чадвар маш муутай. Нэгдүгээр задлалт нь спиртийг задлаж байгаа. Хоёрдугаар задлалт нь утгаад этен гэдэг нэг бодис спирт хоёроод этен гэдэг бодис бод юм байна. Тэрийг задлаад этил хүчил гэсэн юм болоод тэр нь ус болоод энерги болж задардаг. Ийм гурван явцтай. Гэвч хоёрдугаар явцтаар харамсалтай Монгол хүний биеийн тийм ген байхгүй, уламжил байхгүй. Тэгээд илгэн дээр очихдоо хордлого үүсгдэг. Илгэн дээр очихдоо илгэний хэсийг улам их хордлого үүсгдэг. Энэ хордлогоос нь болоод одоо бүх эргэтнүүд нь хордлого амсч байдаг. Задлж чадахгүй хоронд энд бай суугаад байгаа байхгүй. Ингэхдээ Монгол хүний илгэнд одоо хамгийн их одоо муу үлддэг. Тиймээс Монгол хүн арх ууж болохгүй гэж би байнгын хэлдэг асуудал нь манай соёл биш шүү. Та өөрийнхөө соёлыг хэрэгжүүл. Та над айраг тараг наад жоохон нэрмлэн амсуул амс зунаа цадлаавсаа гэсэн тийм. Бити тэр Зя. Энэ ах бол амар хэлсэн үү? Амар хэлсэн. Яг ерөөсөө бидний баримтлах хэвээр зарчим юм байна. Манай тийм. шимийн архид ч өөр яг нь урамлын гаралтай метанол ерөөсөө огт байдаггүй байхгүй. Тэгээ шинэ архинуудад болохоор тэр метанол битүү байдаг. Тэр яа гэх юм бол тодорхой хэмжээнд ургамлаас гаргаж авч байгаа тодорхой хэмжээнд нэрж байгаа. Жишээ нь одоо улаан бууданаас гарсан пив арх. За энэ чи ерөөсөө сүү цагаан эдэнээс гарч байгаа тэр ашигтай бактери болон кальц. За тэрийг эсгээд бактерийг нь тодорхой хэмжээнд эсгээд тэгээд дахин боловсруулад шимийн арх гаргаж авч байгаа байхгүй. нэр тийм шүү дээ. Одоо гадны арх бол эн чинь виног хэд ч усан үзмнээс гаргаж байгаа. Пив хэд ч таринаас гаргаж байгаа. Ингээ бүгд тэр учраас элгийг багаж шаалтдаг гэсэн үг. Монгол арх бол Монгол арх, шимийн арх гэсэн үг. Дээрээс нь олон нөгөө ферменттэй. Ашигтас нийлүү өндөр. Цусны дарлалыг докторжуулдаг гэдэг судалгаа байдаг юм биш. Яг Монгол шимийн арх дээр бол. тааштай би зүгээр Монгол архинд ормоорсон шүү дээ. Тэгээд Монгол арх чи өөрөө дотроо тосны агуулмжтай гэж байгаа байхгүй. Тостой давхар тосаа чинь. Тосны агуулмжтай. Гин чи баг кальцтэй юу? Тэнгүүдээ тэр тос нь өөрөө омегод байдаг тосны хүчлэлтэй ижилхэн гэж байгаа байхгүй. Омега чи ерөнхийдөө загсны тосны хүчлэл шүү дээ. Тэнгүүд энтэй ижилхэн тос заавал би тосны би жоо тэр чи манайх чинь далаагүй ээжиж бид нар омегагаа авчдаг байсан байх юм шүү дээ. Байсан байх юм байна гэсэн үг. Тийм учраас нөгөө цусны даралтыг тогтворжуулаад идэг байсан байна гэдгийг ойлгосон гэх юм уу. Энэ болохоор гар бич зүгээр найрлж нэрмэл ууж байгаа л тий. Гэтэ зөкстэй хэрэглэн шүү guys. Тийм. Одоо гэхдээ энийг ингээд ярихаар бид нар эсэг цагаа дээр ярьж байгаа байхгүй юу? Эсэгсэн хүмүүсийн тухай ярьж байгаа. Гэхдээ одоо солонгосчууд бол ингээд кимчигээ гэдэг. Кимчиг гэдэг тий. Тийм нэг эсэг цагаа гэдэг хэрэглэж байгаа. Монголд энэ нь ингээд хамгийн нийцэмжтэй байгаа нь ер нь айраг. За тэгээд ингэний одоо хоормог чиндээ яхаа бас ингээд боловсруулсандаа орчиж. Тэгэхээр эсэг цагаа гэдэг угсаа түлхүү хэрэглэх ёстой. Бүр хэрэгтэй одоо фермент. Эсэг цагаан идэ хүнд яг ямар ач тустай вэ? Яг уу Одоо ингээд ходоодны үйл ажиллагаа би одоо нэг тим сонсч байсан. Одоо тэр чи югдэг лээ. Ямар ч за эссэн юм идэхэр те. Энэ нарийн бүдүүн гисний үйл ажиллагаа бас масыг цэвэрлэж явуулт. Одоо нэг ихийн ах саруулаад авах ярьдэн штэ те. Битүү бас ингээд ходоодондоо гээд энэ миний чи ингээд цэвэрлэлт юм уу? Монголчуудын хүн амын ерөнхийдөө 85-аас 95% лактоз задлах чадвар байдаггүй байхгүй юу? Маш олон судалгаанууд байдаг. Ер нь лактоз задлалгүй. Тэнгуүтийн сүү цагаан эдийн нь болохоор яг энэ одоо юу гэдэг лактозыг дахин боловсруулсан ашигтай бактери хэлбэрээр хүний биед үйлчлдэг гэсэн үг. Энэ дээр бүр маш олон судалгаанууд бичигдсэн байт юм лээ. Тэгээд би энийг харчаад эндээс юг хамгийн чухал онцлсон бэ гэхээр айраг, тараг, за яг энэ одоо юу гэдэг ингийн хоормог эдгээр нь болохоор одоо манайх нөгөө нэг пробиотик, пребиотик гэж мэдээлэл уугаад байгаа ингээ уух хэрэгтэй гэдэг. Юу яагаад юуг нь ингэж уугаад байгааг мэддэг байхгүй. Пробиотик гэдэг чинь ерөнхийдөө тэр одоо юу гэдэг гидсний бичил биетэн хэлж байгаа байхгүй. Нэмэлтээр өгж шít. Пробиотик нь тийм пребиотик нь болохоор тэр бактерийн хоолыг хэлж байгаа байхгүй. За. Тэгэнгүүт пробиотик чинь пребиотикоор амьдрд юм уу? Тий. За. За тэгээ ойлгочих жоо. За тэгэнгүүт гаднаас нөө сүү цагаан идэд ороод ирнэ шүү дээ. Тэн дотор тодорхой хэмжээний бага зэргийн байгаа лактоз нь яадгүй гэхээр пребиотикийн төвшөнд очиж үйлчлэх боломжтой байдаг байхгүй. Нэгсэндээ нарийн гидсэн гэсэн. Тийм учраас монголчууд эрт дээр цагаасаа эхлэн сүү цагаан идээг тогтмол хэрэглэдэг байсан.
Одоо бол яаж ийн гэхээр яг нэг юм хотчлт гэдэг юм руугаа үүсцэн байгаа учраас зарим хүнснүүдэд бид нэр орхицсон. Орхицсон учраас одоо энэ нэг юу гэдэг нарийн гиз бүдүүн шулуун гизтэй холбоотой юм дархлааны эргэтэн тогтолцоо болон хоол боловсрол эргэтэн тогтолцооны эмгэгүүд тодорхой хэмжээнд үүсэж байгаа гэсэн үг. Одоо монголчууд яг өнөөдөр шиг хизээ чи ийм их ходоодны хорт тавтартай тэр байгаагүй шүү дээ. Байгаагүй шүү дээ. Тэгээд бас нэг юм одоо энийг үүсгэх хүмүүс гарч ирлээ гэж бодъё те. Үгүй би чипс, бургер, пиццагаа идмээр байна гэ. Тэнгуүч ингээ хэдэн мянган жил яг энэ Төв Азийн тарианогоо ургахааргүй ийм тал газар те хэцүү. Тэгэн чи ерөөсөө хүн гүүгээд барна гэж байхгүй морь унаа байнгын ийм газар байгаа шүү дээ. Тэгээд дөрвөн үйлрэлтэй өвлөн баг худлаа ирсэн 6 сар. Тэгээд хавар намар нь бүр амар харгис. Тэгээд 100 гэж баг сархас болол дуусчдаг. Ийм газар ногоо тарина хэр хэцүү. Тарьсан ногооноос арих гаргаж ууна хэр хэцүү. Тэр чинь бид нар морь унж давхын тулд бүдүүн байж болохгүй. Хөнгөн байх хэвээр. Тэгээд хүүтэн өвлийг давахын тулд бид нар уураг сайн авах хэвээр. Тос сайн байх хэвээр. Тэгээд зүгээр ингээд яаж яг энэ тал нутаг дээр 2-3 мянган жил хүн амьдарч ирсэн бэ гарахаар угаасаа яг энэ л арга ба шүү дээ. Энэс өөр ямар ч арга байхгүй. Угаасаа яг байсан болол угаасаа бид нар одоо бол амьд байгаа. Бидний өвгт яцсан учраас тийм. Найз тэр энэ дэр нэмэлтэр юм. Яг ингэж ийсэн. Анаас сурж хаад нэгдүгээр курс нөө анатоми хичээл ордог. Тэгээ манай анатоми хичээлийн багш ярьж ирсэн. Монгол хүн чинь ингээд хасах төвчөөс нэмэх төвчийн хооронд 80 хэмээн зүрх ингээд амьдарч байна. Бүдүүн гээдсэлийнхаа нэг талтаа ингээд бохирдол гадчлаж нөгөө талтаа биеийн дулааныг хадгалдаг аюул чухал хэрэгтэй юм аа. Тэгээ тийм болохоор бид нэр хүйтний уйлралд одоо тэр нөгөө адууны мах захыг чи идээд байгаад штэ тэгээ тэр чинь халуун чанарын мах бол чинь. Тэгээ тийм болохоор одоо тэрийг хүртэл тэнцвэржүүлдэг аюул ухаантай арт юм байж. Зөөж гараа. Адууны мах чинь халуун чанарыг тэнцвэржүүлдэг. Халуун одоо чанарын мах учраас эрс хүйтний уйлрал бид нэр тэрийг идэж чинь гэсэн үг. Биеийн дулаанаа хадгалах зорилгоо. Гэтэл зуны уйлралд аль тэрийг хариад штэ тэгээ. Илүү юм хөнгөн сэрүүн чанарын мах идээд өгч. Гэт те тийм байдлаар магадгүй ямааны мах ч юм уу гэд ингэж идэх байдлаар ер нь бол зохицуулж иржээ гэд. Дээрэс нь бүдүүн гэс чи өөрөө одоо бие махбодод байгаа арстай бактери арьсан дээр байгаа. Тэ. За тэгээд эмхтэн унд бас ингээд агуулгадж чинь те. Тэгээд мэдээж нөгөө нэг бидний яриад одоо энэ хоол босрол эртэн тогтолцоонд ингээд яваад байна гэх. Тэгээ хаанаа л зохицоо тэнцвэртэй байдлын тухай бид нар ер нь ярьж байгаа байхгүй. Тэгээ тэр тэнцвэрийг хадгалахдаа болж игэл одоо саяны ярианы сэдв бол яаж илүү Монгол ингэж уламжлал ахуугаараа ингэ хадгалсаар ийсэн бэ хадгалах боломж нь байна гэдэг тухай ярьж чинь. Тэгээд яг зөв юм хувь бодлоор боддیں۔ Танаа гэр бүл чиглэл цагаад хэр хэрэгэлдэг вэ? Сүүлд амар хэрэгжилж эхэлж байгаа. Тэгээд энэ дундаа юу гэтэл хэрэгжилж юм гээл. Өглөө өрөнтөө талах. Тэгээд ээзги амар юм бэлээ. Ингээ өсөж яхад ингээ идэв явж хахаар. Тэгээд юм жоохон жажлууртай мөртлөө тэгээд яг нэг юм сүшиг. Тэгээд тогтмол идэв явчихдаг. Тэгээд өөр нэг байхгүй. Одоо тэгвэл ингэж аахгүй юу? Манай ингээд одоо мэрэгжлийн багш нар ингээд судлангууд. За одоо тамирчид ялангуяа одоо олимпийн төрлөө бэлтгэж байгаа тамирчид гэдэг манай одоо багш спортын хаалцч хүн байдаг. Тэгээд багш юу гэж ярьж байгаа гэхээр ээзги ангины хормог уулгадаг. Яагаад тэгэхээр үл орлогдох юм хүчилтэй шүү дээ. Тийм болохоор одоо юу гэдэг ядралт баг. Бие махбод чинь ингээд орлогдож болох юм өвчлүүд гэж байна. Үл орлогдох гэж байгаа тийм. Үл орлогдох нь одоо биеинд орчхороо яадаг гэсэн. Гаднаас нэг авч чадахгүй. Одоо нөгөө юм тийм юм шиг юм. Өөргөө нөхөндүүлжүүлж чадахгүй ч гэсэн ингээ авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг юунаас аваад байна? Тэгэхээр тэр одоо ээзгийн нээсээ, ингийн хормогоос одоо махнаас энэ авдаг. Тийм талаар ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хоол гэдэг чинь өөрөө амар юм том ойлголт байгаа. Яг уламжлалт авах хослуулаад орчих үед мэдээж явна. Би тэрүүний нөгөө кетчупны асуудал орж ирж байна. Яг бүх юмыг өгөөсгөл угаасаа амар утгагүй санагдтыг надаа. Тэр 21-р зуун байхгүй юу? Бид нэр ингээд энэ 21-р зуунд пицца идэхгүй ч юм уу бүгдийг өгөөсгөж амьдрал бас айгу хаяа байж болно. Хит өрөөсгөл те. Магадгүй үүний тавтамж нэг сард нэг удаа орчод бие махбод хүний цэвэрлэх чадамжтай байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр зохистой одоо системээр нь л ажилуулж болох юм санагдав. Тиймээс хайрханаас утгагүй юм болов уу гэж би боддیں۔ Үгүй дээр үе ч гэсэн ингээд худалдаа 8 хөгжиж байгаа юм чи бид нар ч гэсэн ингээд хятадаас идэх юм авч л байгаа шүү те. Баруун талын улсуудаас Оросоос ч юм авах юм авч л байсан баг. Нүүдэлчин соёл дээр очноо гинэ. Гэхдээ яг хараа нүүдэлчин соёл руугаа шууд буцаад бүгдийг мал дээр гараа гээгүй шүү дээ. Юу ихээр эндээс жоохон ажигл гэж те. Юуг нь авах уу бид нар яг энэ бүс дээр. Бидрийг баг байхад сүүх хичээл дээр өгдөг байсан өдийд нэмэгт 180 байж байхгүй юу? Би ихтэй нэг юм яаж исэн. Тэр баг намайг бүр анх оюутан байх үед гэдэг чинь 2013 оны үед ярьж байгаа. Тэгээ тийм тэгж хэлсэн. Хиттийн сүүний бодлого хэрэгжижээ. За тэнгууд бидний мэддэг 90-ад оны хиттууд шүдэн ингээд
онцгой төсөлд чинь байна уу нэг тийм жижиг Бэн. тийм байсан бол одоо эдийн засаг хүчтэй олж эхлэнгүүт ихтэй яасан бэ гэхээр бид нар гооцон хувьд хөгжих хэрэгтэй. Тэгээд сүний бодлого гэдэг юм хэрэгжүүлсэн гэж аахгүй 10 жилийн сургуулиудаасаа. Хүүхдийн хоног тавах хэрэгтэй одоо хэмжээ гэж байна та. Насанд нь тохирсон хэмжээгээр тэр сүг. Усаасан шүү. Тэр ингээд одоо бидний үдийн цай хөтөлбөр гэдэгтэй адилхан л ерөөсө бодлого, усын бодлого гэсэн. Тэгээд үр дүн нь ямар исэн бэ гэхээр одоо бидний мэддэг нэг өндөр цагаан Гой амар хятад хөтөлбөр залуучууд залуучууд гараад ирсэн байгаа байхгүй юу? Би харин бас сая юун дээр өвөр Монгол руу очсон ч тэгсэн ингээд танаа Ар Монголын хүүхдүүд аав ээжээсээ ийм эрцэн чихэр гаацтай ундаа нэгдэг. Манай хүүхдүүд бол хорхоо харуул ээзгийн нэгдэг гэж байгаа юм чинь. Тэг бүр ингээд би өвөр монголчууд ингээд ваа ямар бас мундаг хүүхдүүдийг хүмүүжүүлт юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тийм шүү. Манайс чи энэ бүр ямар цензур авахгүй ингээд баг дуугаа болохын тулд те баг шууд ундаа газтай ундаа чихэр бичээнийг авч өгөөл дуугаа гээл утсыг нөгөөл те. Тэгэхэд бол айраг бол битүү ашигтай бактери штэ гэх. Миний бодлоор би саяхан англи руу шинжилгээнд өөрийнхөө 5хан ширхэг үсийг өгч явуулсан $150. Тэгэхэд надад 1000 нэмэх хариу өгч байгаа нь тэдгээрийг маань одоо миний бие задал чадах бүтээгдэхүүний зэрэг энэ үнэн байсан л да. Тэгэхээр өөрийгөө бас нэг мэдчих хэрэгтэй юм шиг байна. Чи яг юуны юуг яадгийг үгнэ ойлгодгүй. Чиний бие яг яаж ажилтдаг гэсэн юм болов те санаа. Тийм шиг байна. Айраг дээр нэг гой судалгаа байсан. 19-р зуунд нэг Орсын нэг ирдэгтэй. Айрагаар сүрье өвчнийг эмчилсэн байгаа байхгүй. Сүрьег. Яаж? Сүрье чи ерөөсөө дархлаа. Тэгээд энэ тунгалгийн булчирхайтай холбоотой амьсгалын замын өвч байхгүй. Тэнгүүд айрагнд юм бактери. За дээрээс нь 2009 болон 2012 онд Японы эрдэмтэд ирж Монголын айрагн дээр судалгаа хийсэн байхгүй. Тэгж судалгаа хийгээд одоо энэ Японы лаборатори Монгол нэртэй шинэ бактерийг нээж илрүүлсэн. Тэр нь болохоор Bifidobacterium mongolians гэдэг нэртэй Монгол бактери. Нээж илрүүлсэн. Тэгээд энэ маш олон төрлийн давуу тал ашигтай юм байна гэд. Тэгээ яг хуу кальпис гэд ундаа байдсан шүү дээ. Тийм. Тэднийх чинь яг хуу зүгээр тийм шуум яриа бол гарсан. Айргийг үйлдвэрлэмэлнэ. Гэхдээ албан ёсны мэдээлэл бол гараагүй. Яа. Бэж бүгд энийг нэг сонсоод идэ нөхөр яг юу гэж ярих нь энийг боллагч одоо Япон улсад айрыг үйлдвэрлэгдэж эхлэхээр болсон байна. Үнэхээр ингээд гинт шоконд орчоод байж нөө гэхээр өнөөдөр хэвлэлийн баг хурал болсон байна. Кальпис брэндээс мэдээлэл хийсэн. За юу вэ гэхээр одоо 100 жилийн өмнө анх кальпис гэдэг Японд зарагддаг ундаа одоо үйлдвэрлэгдэхтэй болохоор үүсгэн байгуулагч одоо Мишима гэх хэрэг мань Монголд айргийг бууж үзээд тэгээд биеийг идгэж одоо маш ирж хүч олж ирсэн гэдэг түүхтэй. Тэрнээсээ санаа аваад Японд ирээд айрыгнаас санаа авч айргийг үйлдвэрлээд одоо гаргасан боловч тэр нь бүтлгүүдэд фейлтэд тэгээд Япон иргэдтэй буюу тухайн үеийн нутгийн хүмүүстэй зориулаад амар чихэрлэг гаргасан. Тэр нь маш амжилт олоод өнөөгийн одоо энэ кальпис гэдэг одоо ундаа бий болсон гэдэг түүхтэй байдаг. За тэгээд 100 жилийн дараа яг анх энэ кальпис гэдэг ундааг юунаас санаа авсан бэ гэдэг тэр одоо маш эсэглэн ямар ч чихэргүй, сахаргүй хамгийн анхны санаа авсан ундаага кальпис брэнд 2026 оны сүүлээс эхлээд одоо худалдаанд гаргахаар одоо мэдээлэл хийж байна. Тэгээд энэ болохоор айраг болон тарганы амтыг яг одоо үзүүлнэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөнхийдөө анх ууж үзчихсэн тэр айргийг одоо Японд үйлдвэрлэж ямар ч юм сахаргүй яг юм эсэглэн гэдэг одоо зүйлийг хийх эхлэж байгаа юм. Ингээд ууж үзэж туршиж үзсэн хүмүүс нь болохоор тухайн газар дээр пүүх гэдэг бүр ингээд амар эсэглэн бэ гэдэг ингээд амнаас ингээд жирэмсэлжсэн гэж гаргаж маргасан гих мэтчлэнгээр одоо мэдээлэлүүд бол явж байна. Миний бодлоор хийлээ гэхэд Монгол яг жинхэнэ айрыг тийм ээ байгалийн тэр сайхан амтыг гаргаж чадахгүй байхаа гэж бодож байна. За мэдээж бараад тахчихгүй байх гэж зарим хүмүүс хэлэх байхаа. Тэгээд гол нь ижил төстэй нэлийн дөхөн амттай болоод гараад ирчих юм бол одоо гадаад байгаа биднэрт ч юм уу тийм маш сайхан давуу тал болно. Одоо ямар нэгэн баяр юм боллоо гэж ерөөхдөө бол ойлгомжтой. Тэнгүүд яг хуу энэ дээр зөв миний зүгээс би яг хуу энийг жоохон судалсан байхгүй. Айхтар гэж өргөн зараар судалгааг болдог бас судалгааны материал ч гэсэн оруулсан болохоор. Тэнгүүд 1 мл айрганд агуулгадах амьд бактери нь 100 саяас 1 тэрбум. Амар их тоохгүй. Ер нь бол. За тэнгүүтээ одоо амин хүчлийн шинж чанараар 483 төрлийн бактеритай гэж судлагдсан байдаг. Тэгэхээр зүгээр зуны улиралт шүү. Манайхаа одоо тэр Япон солонгос ашигтай бактери авч уух уу, аль эсвэл айрыг авах уу?
энэ дээр зүгээр одоо юу гэдэг яригдахад гений түвшний хоолт гэдэг юм ч хүртэл яригдана. Чиний аавын аав чи юу иддэг байсан? Тэрийг задлах хэмжээний одоо юу гэдэг тэр фермент бактери нь чиний нарийн гидсэн удамшлаараа үүссэн байх магадлал 30-аас 60% өндөр байх магадлалтай. Тэгэхээр гадаад хүн Монголд ирээд айрг уугаа яга гүйлгээд байгаа. Жишээ нь тэргэл өдөө чи айрг уугад яга гүйлэхгүй байгаа гэдэг. Тэнгүүд одоо юу гэдэг би Балид очингууд Балигийн тэр нутгийн локал хоолыг идчихэнгүүт Бали бэл ш ч. Тий. Ягаад юу гэдэг те гүйлгээд байгаа. Яг л энэ байхгүй. За яг гадагшаа явж байгаа хүмүүст би одоо юу гэдэг өгдөг хакууд юу гэх юм бол тухайн орныхоо амтны гаралтай ашигтай бактери хүчийг хэрэгжилж. Тэгэх юм бол тэр нутгийн хоолыг идээд хурдан задлана гэсэн үг. Тэр чинь нөгөө нэг ярьж байгаа тэр олж задлж байгаа тэр нарийн гиз чи өөрөө ийм урт сунж тогтсон юм болчнолог эрэхтэн баггүй. Тэр завсраараа одоо тэр юу гэдэг ходоодны хүчил дээр чинь ингээд юу гэдэг ходоодны ааш холоортой чи холдоод ийм цутай хэлбэртэй орж ирсэн юмний чинь шимийг одоо юу гэдэг ингээд цус руу оруулж татчихин гэсэн үг баггүй. Тэгээ үлдсэн бүдүүн гиз рүүгээ шулуун гиз рүүгээ шингээ. Тэгэхээр тэр гадаадын хоолыг нь системд инсталл хийж суулгах нь шүү дээ. Яа. Ер нь бол тийм гэсэн үг. Зүг. Тэгээ манайхан одоо ер нь түлхүү хэрглэж эхлэх хэрэгтэй дээ. Одоо тэгтээ ингээд би ингээд одоо бодож л байна л та. За капитализм бол угаасаа ингээд ямар нэг юм бизнес болгоод хүмүүс нутагшуулаад зараад мөнгө олдог тогтолцоо тий чаддаг юмараа. Тэгвэл монголчуудад ингээд чаддаг юм байсан чинь бид нар өөрсдөө тэрийг мөнгө болгож чадаагүй ч гадаадын улсууд маньсаа санаа аваад бидний бүх юм ингээд мөнгө болгоод байдаг. Тэгсэн чинь бид нар энд яаж байгаа вэ гэхээр сөөжүүг нь нууцсан, солонгос хоолыг идсэн, вискиг нь нууцсан, тий орос архийг нууцсан. Ерөөсөө яг ингээд гадны ямар аждаг. Нөгөө гадныхан болохоор манусын уламжлагдаж ирсэн юм бизнес болгоод ундаа болгоод арх болгоод тий ноос ноолуур моолуураар нь бүр ингээд хятаад байдаг. Манус ерөөсөө тэгж чадахгүй байгаа гэдэг. Тэгээ бид нар болохоор ингээд одоо би бол яг үнийг хэлье. Би яг энэ зунаас хойш өв соёл, түрүү зунаас хойш өв соёл гэснээс хойш ариг уумаар санагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс өмнө би яг ариг ер нь яг зундаа хэрэг уудаг байсан бэг бодохоор цаг үсрээд тааруул нэг аягуул гэх юм. Жилдээ штэ. Тэгэхгүй одоо бол ингээд тэр чинь бүр зунжанга цагаан идэгээ ингэж идэж хэргэлдэг байсан гэж бодохоор чи өдөр болгон гэсэн үг штэ бүр. Тэр тийм төвшөнд үжиж бидний би ч гэсэн ингээд нэг юм цэвэрлэгдээд те. Тэх юм шиг. Тэгээ бас нэг ингэний юуны гүүний саам байна те. Яг бүр юм цагаан гүүний саам амар сайн идэргэлдэгдэг те. Саам ухаас эхлэв. Гүүний саамн дээр бол одоо жишээ нь эхийн сүг 10 оноогоор дүгндэг бол гүүний саамыг 9 оноогоор дүгндэг байхгүй. Тэнд байгаа сүүний хүчлэн тэр амж шин одоо юу гэдэг те тэр шинж чанар уургийн агууламж одоо юу гэдэг хүний бид ашиг тусаараа 9 номероор үнэлэгдэнэ гэсэн үг. Босог төрлийн шингэнүүд бол эхийн сүний шингэнүүдийг харьцуулахад. Тэгэхээр зундаа ядаж гүүний саам уугаад энэ өвлжөнгөө ачаалцсан дотор ирэхнүүдийг нэг цэвэрлэх хэрэгтэй. Ер нь бол тэгээд энэ утаа хор тий бүх юмнууд чинь ерөнхийдөө оролцож байгаа шүү дээ. Дээрээс нь хүн хэр их стресстэй байна тэр чинээгээр энэ бүдүүн шулуун гэдс ерөөсө болохоо байсан байдаг гэдэг юм судалгаанууд байдаг. Нийгэмсэндээ хүний хоёр дахь тарих гэж ярьдаг юмнууд бол байдаг. Гэтэ энэ талын судалгааны ажлуудыг би бол дэлгэрэнгүй танилцаагүй учраас бас хамаагүй дур мэдж бол ярмааргүй байна. Тэгэхээр чи хүн хэр их стресст нь нарийн бүдүүн гэдс хүртэл тэнд хямрна гэдэг чинь тэнгууд нарийн бүдүүн гэдс чинь хоолтойгоо холбогдож байгаа. Чи юу ийцэн гэдэгтэй холбогдож байгаа. Тэгэхээр чиний сонголттой. Тэгээ ходоод чи хүний дархлаатай холбогдно. Yes. Шууд стресст нь дархлаа он өвчөө орно, тэ? Facebook ухын хэрүүлийн тэ нэг хаалж. Тэгэхээр энэ нэг юм сайклд орчиж байгаа. Нэг буруу сонгоод ингэж явчихад тэндээс гарах гэж амар хэцүү байхгүй. Нэг гарцсан тохиолдолд гаднаас нь хараад одоо юу гэдэг нь тэ жоохгүй шүү дээ. Тэг миний хувьд гэхэд бол ингээд гадуур дотор хооллох үед байна. Хоолчор ингээд амар тухгүй байхгүй. Би хүнд өргөөл ядраар бүр ингээд бүр нэг юм орон дээр зүгээр хөвцөн ч бүр орныхоо баг доогоор ороод төвчмөр юм шиг санагддаг үе байдаг байхгүй. Бүр ингээд би дийлэхгүй байх гэсэн үг шүү дээ. Буцаад нөгөө хоолнуудаа идээд эхлэхээр бүр ингээд бүр шал ондоо. Хүмүүс одоо би яг нэг юм анзаараад ингээд залуучууд амар залах байх малах байх гэж яриад байдаг шүү дээ. Ахнаар ингээд жинзи үеийнхээс амар залах гэж унтахаас өөр юмгүй тэргээд. Миний бодлоор жинзи үеийнхэн зүгээр сэтгэлгээний тийм залхуудаа биш. Зүгээр итж байгаа хоолыг харахаар тийм шүү дээ. Угаасаа ойлгомжтой болоод шүү дээ. Яг орой болол CVGS хаахаас өмнө ч юм орой очоод дандаа чихэр бичэн снэк ав хот дог мод. Заавал аав. Тэгээд тэрийг орой идэнэ. Тэгээд заавал гойм идэнэ. Бүр ингээд гоймн нь бүр ингээд юм биеийн бүр нэгтэг болцсон. Сайхан гойм идвэл тэ гэж мэд. Тэр чи ингээд хаар чин тэ. Би энэ дээр ийм байр суурьтай байдаг. Хүн ингээд нойргуудаа тавьдаг угаасаа чихэр идэнэ.
Тэр чинь ингээд ерөөсө бид нэр цаашаа даврын тухай яриалаа л да. Бүр ингээ хөрөөд яваад шүү дээ. Стресстэй байвал чихэр идэн, би жоохон сэтгэлээр унсан байвал зармиг идэн. Эн чинь надад ямар нүүрсэс хэрэгтэй би түүнийг идэж байгаа байхгүй. Би амар докторгүй байвал халуунаа идмээр санагдана. Одоо буруушаа харахгүй л гэж хэлэх гээл байна л да. Одоо нөгөө талд нь зүгж जैन тийм. Тэр нэг буруу гიშгцэн цааш ингээ өгөрчөж байгаа юм биш. Тэнгүүд гол нь тийм нөхцөл байдал юунаас олж ороод байгаа. Тэр нөхцөл байдлаас яаж гарах юм бэ л гэдэг л юмыг бид нэр одоо мэдгүй шийдэл хайвал тийм магадгүй тэр хаа гэж. Тэрнээс яг ингээд би өөрөө зүсэр насны хүүхэдтэй байна. Тэнгүүд ингээд анзаарангууд тэр хүүхэд эцэгчүүд ингэж хараад байгаа байхгүй юу? Чи жоохон ингээд хичээлээ хийгээл бараг юундаа чи амьдрал авч явж юм юундаа ингээд стресстэй байгаа гэдэг. Үгүй тэр тарих тэр насанд байж болох хамгийн өндөр ачааллаар ажиллаж тэр суралцаж тэр тодорхой нийгмийн харилцан хүрээлэлд орж бид нартай л ядлах стресс аваад байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд нөө чи хүүхэд болохоор дугаая гэдэг шиг ингээ хандаад байгаа байдал надад жоохон таалагддаггүй. Тэгэхээр эрүүл хоол идтэй хоол иддэг гэд. Тэгээ яг яах нь ер нь хүүхэд мөн чанарыг нь ойлгохгүй байгаа болохоор тэгээд гэж надад гэж харж байгаа шүү дээ. Яг уучилгаанаа бас яриад хэрэгцсэн билээ гэд. Тийшээ нэг өнгөмөр санагддаг. Одоо ингээл арьсан дээр зөвлөгөө авахгүй өсвөр насныхчид амар хэрдэг. Автомат гарсан гэл эцэгчүүд бол одоо төлбөр төлөх чадамжтай буюу тэмдэг цагийн 100 сая төлөөд уулзуулж байна л да. Тэгээ би хамт иргэдэг. Таваа яг автаа амтсан. Тэгээ би ихнээс нь ярьдаг. Тэгээ яг жоохон л юм ар гэртний юу нэр хэдэг вэ гэдэг асуулт нэр хүүхдийн баг хоолоо зангирч байгаа байхгүй. Арай тодорхой. Би одоо эцэг хитэнчсэн дээ шүү. Ерөнхийдөө шууд хэлдэг. Энэ хүүхэд энэ насанд байж бол хамгийн өндөр ачааллыг авч байгаа юм байна. Тэгээд та яг энэ хүүхдэд даалгавар хүртэн тусалдаггүй, асууж магадгүй, ярилцдаггүй. Тэгээ хэрэг одоо яг үндэ зориулаад байгаа юм байна. Тэгсээр нэ ингээд чихэр идлээ гэж загнаад. Тэгээ яг явцтай бол чихэр хөнгө өөрөө өгöd байгаа. Тэгээ авахаар навж идлээ гэж. Одоо чихэр идэхээс өөр аргагүй болтон сэтгэл зүйн төвшөнд аваачаад байна. Тэгснэ өөрөө мөнгөний өгчөөд тэгээ дараа нь чи чихэр идлээ өөрөө удахгүй байна гэх. Тэнгүүд бас батхан дээр хүмүүс бүтээгдэхүүнээр шийдэх гэдэг надад ерөөс таалагддаг байна. Дандаа гадна талаас нь ингээд ер нь бүх юмны ингээд шийдлэг дандаа юм өнгөц гэсэн. Хэлбэр талаас нь надад тэр ерөөс таалагддаг гэдэг шүү. Тийм одоо юу мэр чинь би нэг шууд сарын дараа амар болчонтой болмоор байгаа байхгүй. Гэхдээ ингээд бараг л агаар нэг наалтахгүй. Би сарын дараа баяжмаар байгаа байхгүй гэдэгтэй тийм. Бүх юм дээр ч хугацаа хэрэгтэй. Тэгэхээр батг бол угаасаа ер нь явж ялангуяа өсвөр насны батг угаасаа л тийм л гэдэг. Одоо яг миний нүүн клиентуудтай ингээд ажилласан туршлага дээр үндэслээд харахад автоттой хүмүүс байдаг байхгүй. Бүр өөр тийм ингээд идэх туртай юм юу вэ гингүү тийм. Тэгээ би ч өөрөө шинжилгээний хариуг аваад хардаг байхгүй. Би чинь цус шээс тэгээ хэдэн төрлийн даавар эцсүүдийн шинжилгээнүүдийг нь харьцуулж иж тухайн хүнд хоолны зөвлөгөө өгдөг байхгүй. Чамд ийм төрлийн хүнс дутуу байна. Энэ хүнсэнд дагуулсан байгаа. Тэгэхээр чи энийг ид. Тэгэнгүүт автоттой байгаа хүмүүс яадаг вэхээр ямар нэгэн эрдэсийн дутагдaltaд гүн хордлогонд ороод дутагдсан байдаг байхгүй. Би цагаан эдэнцтэй амар дуртай. Тэгээд ерөөсөө ингээд юу яадаг юм аа гэдэг эглэмэглэмтэр барьждаг. Тэгсэн чинь тэр хүн зүгээр кайлигийн дутагдaltaд орсон байгаа юм. Бүр хурц дутагдaltaтай. Дэлгүүрийн үйл ажиллагаанд бүр айхтар юм ажилласан юм байхгүй. Гэх мэтчлэн тийм байдаг. Тэгэхээр энэ зүгээр нэг хүний идэх гээд байгаа дон гэхээсээ илүү нөгөө талдаа чи тэр төрлийн хүмүүсийг идж байгаад бие организм чинь нэг талдаа дутаад нэхэдэх магадлал бас амар өндөр байдаг. Дээрээс нь ингээд амар залуухан харагддаг одоо манай шавнар байна. Хинч харсан. Энэ 10 эд юм уу 20 эд юм уу гэж хардаг. Гэтэ ингээд 30 эд гарцсан. Тэдгэр хүмүүсийн шинжилгээний хариу аваад харангуй 6 сарын сахарын дундч болон тухайн өдрийн сахарын дундч амар бага. Тэгэхээр чи залуу байхыг хүсээд байвал шүүлээд байна тий. Залуу байхыг хүсээд байвал сахараа багасгах. Сахарыг тогтмол барих хэрэгтэй. Энэ нөгөө удаан задардаг нүрс буюу газрын хөрсний дээр ургадаг навчит ногоонууд болон гадуураа хальстай бүхэл бүрийн бүтээгдэхүүнүүд байхгүй. Эдгээр чинь тогтмол урт хугацаагаар цусндах сахарыг чинь тогтвортой хэмжээгээр барьдаг байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс идээд хэрэглээд яваад байх юм бол залуулаг байх бүрэн боломж бол байгаа. Тэгэхээр тэр нь одоо яг юу гэсэн үг вэ? Жимсэх нь дээр. Одоо сая би ярьлаа шүү дээ. Газрын хөрсний дээр ургадаг. Тийм. Дийлэн хүнснүүд нь ногоон өнгөтэй. Ногоон өнгөтэй хүнснүүд ч өөр яад вэхээр эслэгийн агуулмж байдаг учраас очиод бид ороод нүрс усан задрахтаа арай удаан задардаг гэсэн үг. Эслэгийн агуулмж. За дээрээс нь гадуур хальстай будаанууд бүх төрлийн будаанууд. Эднүсийг л хэлж байна гэсэн үг. Ер нь яг нэг талдаа нэг ийм ойлголт байдаг. Хэрвээ чиний идэж байгаа юм чинь жоохон амтгүй байгаад тах юм бол чи сайн юм идэж чинь, сайн чанарыг мэдэж чинь гэдэг нэг тийм ойлголт бол байдаг. Гэтэ бүх хүнсэн дээр аваад үзэхэр жоохон өрөөсгөл болчдөг. Тийм байна да. Зөв. Ген ер нь хэр нөлөөлд юм бэ гинэ? Нөлөөлнө шүү дээ. Би бол одоо 10% таа байдаг. Яагаад тэгэхээр тийм бага юу? 10% таа.
За одоо би ингээд тайлбарлаж байгаа. Одоо жишээ нь оргилдоо би подкаст хийхэд оргилоос ярьж байгаа байхгүй. Оргилын аав ээж хоёр нь хоёулаа 2 3 хэлтэй хүмүүс. Өвөө эмээ нь Монголын анхны гадагшаа ингээд явуулсан 10 оюутнуудын нэг юм хүмүүс байхгүй. Хүүхдээ болохоос өмнө бүгд хэлтэй болсон байсан. Тэгээд тэр өгдөл нь удамшиж байна. Нөгөө талдаа өвчлөл удамшиж болно. Гэхдээ тэр удмын өвчнийг тасалсан хүмүүс байна. Яагаад ингэхээр зөв дадлаар, зөв амьдралын хэв маягаар. Тэгэхээр тодорхой хэмжээнд генээр ямар нэгэн зүйл бол өвлөгддөг. Гэхдээ тэрийг илүү хөгжүүлэх боломж чамд байгаа. Мөн тэрийг цааш нь дэлгэрүүлэхгүй байх боломж бас чамд байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний юм нөгөө нэг биеэсад гэрээц гэдэг шиг өөрийнх нь биеийг маш сайн мэдэх хэрэгтэй. Би юу идвэл тавгуудтай, юу идвэл би өндөр бүтээмжтэй байдгийг, юу идэхээр миний харшил хөдлөлт идэв. Тэ? Жишээ нь маргааш өглөө хуралдаад би өнөөдөр юу идэх гэдгийг хүртэл мэдэх хэрэгтэй. Би ямар дасгал хийхээр happy байдгийг ч юм уу те. За жишээ нь бас дахиад нэг одоо хак өгье л дөө. Энэ зүүн англи хэл сурах гэж байгаа, монгол үгч сурах гэж байгаа хүмүүс байх юм бол carnivore diet барь тэгээд дэрсэн сүү цагаа идэх хэрэглэж байна. Би өөрөө энийг одоо юу гэдэг нь те хэрэгжүүлээд одоо жишээ нь англи хэлээ сайжруулж ирсэн байна. Хит их нүүрс ус идээд хэл сурахаар ойлгодоггүй байхгүй. Хэл сурах болчин хөгжүүлэх хоёр яг ижил юм. Чи яарвал угаасаа сурахгүй, сурч чадахгүй. Тархиар юм хийх юуныг адилхан юм ба штэ. Булчин тархич бас булчин л байгаа шүү дээ. Тий. Одоо манайхан дэгдэг байхгүй. Би 3 сарын дотор нэг энэ заны биетэй болчмаар байх юм. Тэгвэл хоол юм шүү дээ. Би хэлдэг байхгүй. Чи яг уу маш хурдан болгож болно. Гэхдээ чи яг цэвэр те яг энэ булчин бүлдээгээд эрүүл байгаад ингэн гэх юм бол 3 сар биш ээ багтана. Багдаж чи нэг жил тэгээ эн чи амьдралын чи юм аяг болох хэвээр. Нөгөө талдаа хэл тийм байхгүй. Би 3 сарын дотор IELTS оноо бэлчмээр байх. Үгүй байхгүй. Багдаж чи бүтэн жил эн чи амьдралын чи нэг хэсэг болно. Дадал зуршил болно. Инхийн тул тархитлахоо тэр амар орж байгаа юмнууд чинь бүтээмж нь бүгд нөлөөлнө гэсэн үг байхгүй. Жишээ нь хэл сурахаасаа 30 минутын өмнө кофе уу. Тэгэх юм бол тэр кофеин бие дороо задраад нарийн гэсэр шимэгдээд үйлчлэх процесс нь таардаг. Манай нэг комментиг нэг ихч тэгжсэн. Амьд уулзалт нэр яриад ер нь ингээ залуучууд ирсэн байгаа шүү дээ. Бизнес гэл. Тэгсэн чинь харж ирсэн аа. Төө энэ хүүхдэд стоп бүтэхгүй гэл. Яасагч эдгээр хоол ундаа зохицуулахгүй нойр морь зохицуулахгүй эдгээрс хизээ чиний яриад байгаа юм ойлгохоргүй чи бүр шал дараагийн түвшний юм яриад наад чинь бүр хоолтойгоо юутэй толгойн ажиллахгүй ингээ чамаг юм ярих нь нүдэн гүгээд шүү дээ. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ ингээ яриа ордгоо. Тэнгүүд ингээ надад яг хоол руу зохицуул гэдэг. Би одоо яаж айл болгоны хоол руу зохицуулах юм чинь чадахгүй шүү дээ. Тэгэл чамаг хөө ойлгохгүй байгаа байхгүй стараараа гэл тэнгүүд ингээл өнгөрчихсэн. Мөн чанараар нь ойлгуулах хэрэгтэй. Яагаад идэж болохгүй юм гэдэг талаас. Гурил идэхээр яагаад байгаа юм те яагаад нүүрэн дээр чинь батг гараад байгаа юм ч юм. Мөн тэгтээ яагаад ойлгочихвол ер нь ямар ч асуудал байдаг шүү дээ. Яг ингээ ойлгоод мөн чанарыг ингээ ойлгоод эхэлчихэр чинь тэгээд хүн бүр ингээ дургу болчихж байгаа юм. Одоо жишээ нь амар гоё амттай идэх юм байлаа гэж бодъё л да. Тэнгүүд тэрийг хулганы баасаар хийдэг байлаа гэж боддог хүн 1000 амттай байсан ч гэсэн идэхгүй л байхгүй. Үнэн. Тэгэхээр мөн чанарыг л ойлгох хэрэгтэй. Тэгээд манайхан ер нь манай монголчууд ер нь түүх өв соёл дээр хайртай шүү дээ. Тэгэхээр миний соёлтой нь холбож миний ойлгож байгаа юм болохоор түүх өв соёлтой нь холбож одоо нийгмийн эрүүл мэндийг тодорхой хэмжээнд чадах чинээгээр өөрчлөлт хийя гэдэг юм хэлэлтэй байгаа. Тийм ээ. Би бас нэлээд юм мэддэг хүмүүстэй уулзчихсан чинь тэгвэл өв соёл руу орж байгаа бол ерөөсөө тэр хэлбэр төдий өв соёл моёл биш. Чи яг тухайн үеийн монгол хүний философи юу байсан, үнэт зүйлс юу байсан. Тэдрийг нь ухаад тэрийг ингээд дамжуулах юм бол наа чин гоё өөрчлөлт авчирна. Тэгэхгүй ингээд бүгд л нэг дээл ягаал нэг уул орой дээр гараал ингээл ах чинь ерөөс наа чи ажиллахгүй наадах чинь бид нар 10 20 жил хийж үзье явдгүй юм билээ гэж байна. Тэ. Зя чатан дээр юу гэж байна манайхаа. Хэдэн жилийн өмнө 1 кг харуул 69,000 төгрөг гээд нэг ихч мим болж байсан шүү дээ. Нэрээ 50,000 байд юм уу? Харуул тийм үтэй юм уу? Харуул ер нь үнэтэй баг шүү. 35,000-аас дээш үнэтэй. 35-аас дээш $10 дээш үнэтэй юм те. Хэлбэртэй анхаармаар байвал шууд тариа хэрэглээ. Эрүүл мэндэ бодвол натуралаараа бай гэнэ. Одоо баг натуралаараа байгаад яг өөртөө тохирсон хэм хэмжээтэй байх нь хамгийн тэр нь хамгийн гоё болчиход байна тийм. Ер нь эрүүл бий чи бол хамгийн том тренд шүү дээ. Тэг яг 1% за энэ шал өөр манай комьюнити асуудал. Хэл сурах талаар дэлгэрэнгүй яриач гинэ. За наачист шал өөр сэдв бол явчих та. Хэл сурах төр бол миний бодлоор би тэгж л болдог. Ерөөсөө тэр хэлээр дамжуулж нэг юм дурлах хэрэгтэй. Ингээ донтох хэрэгтэй. Тэгээ тэрийг үзэхийн тулд тэр хэлийг сурахаас өөр аргагүй байдалд өөрөө оруулах юм бол би бол тэгж л сурчсан. Голын эмэгтэй ямар залуу таалагддаг вэ? Манаас идэс үнэн хамааралгүй асан. Шал дэл энэ залуу бүр шал өөр юм бодсон сууж байгаа. Чи өө болоорой чи өө.
Энэ ингэж ажилтдаг байхад. Хүнсний тухай яриа бол fire гэнэ. Nice. Guys, хүнсний тухай яриа ер нь орж ийн үү та хэд? Та ер нь энэ зунаас жоохон цагаан эдээ мэдээ рүүгээ орё гэсэн бодол байна уу? Хүний өсөлтийн тухай яриад энэ залуучуудын амар том асуулт өсөлт болсон юм л шүү дээ. Энэ ихтэй айгу зөв шүү дээ. Зөв сэдв баггүй. Одоо ингээд түрүүний хэлдгэр би нэгтдээ нэг сууны бодлого ярьж байна шүү дээ. Үнэхээр сүү цагаан эдэгээ хэрэглэх хэрэгтэй. Тэгээд эндээс бас яхав анх дээр бол бас биднэрт ингэж зааж байгаа байхгүй юу? Сурж байгаа байдал нь. Одоо сүү цагаан эдэг нэг юуны социализмын үеийн нэг юм картын үегээл ярьдаг та тий. Өөрөө тэр үед байгааг болохоор мэдгүй сонссон байгаа болохоор сонссон байна тий. Байсан шүү дээ. Тийм манай үед тэр үеийн ингээд хүмүүсийн дундаж өндрийн хэмжээ нь хамгийн өндөртөө метр 75 байдаг юм байхгүй. Ингээд юм жигэд ингээд тэр залуусын өндрийг үзгээр нэг 70 эдтэй. Одоо жил хэрэгцсэн тэгвэл бидний нөгөө нэг юм хоол хүнсний ойлголт сайжирч гин. Одоо санхүүгийн чадвар сайжирч гин. Хүүхдүүдэд тэр сүг тий үйлдвэрийнх нь байна уу? Одоо шууд байглаасаа байна уу? Хамаагүй ингээд хэрэглүүлж штэ. Тэгээд ер нь тэр ингээд дундаж өндрөөл аягүй хэмжигдэж явж гин л гэж ярьж байгаа байхгүй. Тэг өсөлт бол мэдээж нойр чухал нь лүү тий. Хамгийн чухал нь бол нойр. Тэгээд дараагаар нэмэлтүүд орж ирж байгаа хгүй. Тэгээ нэмэлт дондаа байгалийн нэмэлт буюу яг идэвхтэй өсөлтийн цэг гэж байгаа. 25 нас хүртэл угаас өсөх боломжтой. Эд оргил үеийн тэр чинь шилжлэнесний одоо хүүсийн ялгаатай байдал хизээ хэлж түүнээс л цочор өсөх боломж байгаа. Тэгээд сайхан өсмөр байв сайн ундал гэж хэлэн дээ. Бүр номер 1 нь тий. Тэгээ араас нь сайн чанарын шинэ хоол хүнс шүү дээ. Кальци агуулмжтай хоол хүнс. Нойрон дээр чинь бас тийм байгаа шүү дээ. Унт сайн унтгийн гингүүд ч одоо жишээ нь манаагаар 4 цаг гараад. Тий 4 цагаас эхлээд өдрөө 2 цаг хүртэл унтчих тохиол байгаа байхгүй. Тэнгүүд тэр чинь дотор ирэхтэн чинь 10-аас эхлээд амарч эхэлж байгаа байхгүй. Тэр хугацаанд амрах хэрэгтэй. Тэгжээж дотоод шүүрлийн булчирхаанууд ч ажиллаж дааврууд ч зүв зөхсдөгөр ялгарна гэсэн. Мелатонин азуулаараа тий. Тэгжээж deep sleep хийжээж тэр тархины өнчин тархинаас одоо growth гормон буюу өсөлтийн даавар гэдэг зүйл чинь ерөнхийдөө ялгарна гэсэн. За хоёр дахь гэх юм бол түрүүнд ярьсан тэр хүнс байна. Гурав дахь гэх юм бол одоо энэ хүний хөлийн эрхийн уруу байгаа шүү дээ. Эрхийн урууны яг энэ үеин дээр өөрөө мэдрэлийн маш олон зангилаанууд байдаг. Энд байдаг зангилаануудын нэгийг юу гэж тогтоосон бэ гэхээр энэ хүний өсөлтийн дааврыг сэтэлжүүлдэг тийм мэдрэлийн цэг байдаг гэж тогтоосон байна. Эрхийн уруун дээр үү? Хөлийн эрхийн урууны үеин дээр. Тэгэнгүүт өсрөнгүүд одоо чинь сакс тоглож залуучууд үсрээл байдаг тоглож залуучууд үсрээл. Яг тэгэхээр тэн дээр тодорхой хэмжээний дөрвөлт өгж байгаа болохоор өсөд байгаа байхгүй. Тэрнээс тэр амар сонголт Монголын тэрийг өсөг байхгүй. Тэгвэл циркийн залуучууд өсөх нь яасан? Өсөг байхгүй. Тэнгүүд ерөөсө гол ухагтун чи юу гэх юм бол чи тогтмол хөдөлгөөнтэй тэгээд тэр хөлийн эрхийн урууны үений цэгийг ажилуулах хэвээр. Хоёр дахь гэх юм бол атлетик төрлийн дасгалууд хийгээд биеийг маш сайн сунгаж өгөх хэвээр. Булчин чинь ийм сунж одоо холбогч идүүд чи ийм уян чанартай бэжиж ясны өсөлтүүд үүсгэхэд дэмжлэг болно. Тэгэхгүй юм барьцсан булчинтай нэг юм байх юм бол өсөхгүй гэсэн үг байна. Зөв. Юун дээр нойрон дээр бас би бол хүмүүст бол энэ апыг санал болгоно. Sleep cycle гэдэг шууд гар утас чи өөрөө нөгөө оройжонго микрофон ажиллаад нэг амьсгалыг нь шууд рекордыг авчдаг. Шүн ярьж марих юм бол тэгээд яг нөгөө нойрных нь нөгөө чанар нь гараад ирдэг юм. Deep sleep руу орж ийн үү, REM sleep дээр байна уу? Нөгөө сул нойр авч ийн үү? Тэгээд нойрны чинь чанарын хувийг гаргаж ирээд орой ярьсан зүйлийг чи рекордыг авчна. Тэгэд айгүй гоё юм нь юу гэхээр сэрүүлэг 50 штэ 7:30 50 штэ. Тэгвэл шууд 7:30 дэр гэж чанга дуурахгүй. Яг энэ юу нь явж хагаад буцаж сэргээ дээшээ гарч ирэх үед 7:30 өмнө ингэж дагуулж дуурна. Тэгтээ дуурахтаа айгүй гоё зөөлхөн аянаас ингэ шуу мууж иргсээр гэж хүнээс ирдэг. Энэ наа чи ямар нэртэй авах нэ? Надад ч одоо шүү. Sleep cycle. Энэ амар app. Миний ч одоо ашиглаад олон жил болж. Тэгтээ сүүлд ашиглахгүй байгаа. Энэ апыг бол татах хэрэгтэй бүгдээрээ. Бүх юмаа л хэмжих хэрэгтэй л байна. Тэгэл iWatch аваад те. Өдөрт хилэн калоричтай жин ringet үргээл. Ер нь active амьдрах чи өөрөө яг энэ 21-р зууны flex болчиход тийш үү те. Одоо ингээд залуучуудын өглөө гүйдэг клубүүд ингээд жим хийдэг залуучуудын fracts зэрэг юмнуудыг харахад ямар яг нөгөө тэр гүйлтэнд зөрүүлсэн пүүз өмсөж гин, ямар кист зүүж гин, хөлсөө яаж гин. Тэг тэрийг дагсан ямар хоолны лайфстайлтай байна. Тэг өөрийнхөө тэр нэг юм well-being те өөрийгөө ингээд өөрийнхөө орон зайг хамгаалж чаддаг үгүй гэж хэлж чаддаг залуучууд баг илүү юм өөрийн гэсэн ертөнцтэй кул болоод. Тэгэхгүй ингээд яг одоо манайх болохоор яг эсрэгээр яваад байгаа шүү дээ. Ингээд яг масс юуг нь яг тэрнтэй адилхан байх гал те. За ингэчүүл би яг лайк авах юм байна. Яг эдэртэй адилхан байна гэсэн чинь одоо болохоор яг залуу болохоор яг бүр ингээд өөрийгөө олцсон залуучууд нь бүр нийгмээс бүр харин бүр хамаатай бус бүр юм харьяат биш. Өөрийн гэсэн ертөнцтэй өөрийн гэсэн сонсдог хөгжмөний төрөлтэй нэг тийм залуучууд.
гоё болоод байгаа штэ. За юу вэ? Мангар бол асуулт ирсэн штэ. Муусайн 180 нэмэх мутантууд зайл гинэ. За юу гинэ юу вэ? За 5-аас 12 хүртэл унтдаг хүнд аврал байгаа мó гинэ. За чиж бараг Тэлэх юм аа гэж. авсрууга өнхөрж яваа хүүхэд байна даа. Хүний гарын бугууны ясыг X-ray-ээр үзээд цааш өсөх боломжтой үгүйг нь тодорхойлдог гэсэн энэ талаар юу гэж боддог вэ гинэ? Үнэ. Байдаг байж болно. Наа тэгсэн чинь гимтэл татсан чинь. Үзээд нөгөө ясчлалтынхан Би бугуугаа яац өгөхгүй гимтээч сонсож байгаа. Тэгсэн чинь за өсөлтөж ирэн зогсож байгаа юм байна да. Ий хүүрээ. Тэгсэн чинь намайг. Дэм. Одоо нэг чам ганц хоёр жил байгаа юм байна да. Ийм амьдралын химаягт ой бүгдээ дэлгэцээ солио энэ нэг. Яа. Асуусан. Нойроо яаж зүг болохгүй. Би ерөөсөө яаж чичээгээ би өчигдөр би ингээд дуу сонсож твтчихсан. Зүгээр нүдэ нэвтчих. За энэ эйс яг энэ үеийн төлөөлөл яг бодтой асуулт те. Би яг тэрийг л асуув. Яаж нойроо цэцгүй яг тэрэн дээр гоё зөвлөгөө байвал өгж болох уу? Чи өөр нь би организм хэр ядарсан тухай өдрөө. Компьютераар цуугадах ядрахгүй те. Компьютераар цуугаад идэх байхгүй. Тэгвэл тэгээ чи ядрах л хэрэгтэй шүү дээ. Тэгвэл би организм чи ингээ хөшсөн байгаа учраас амарч чадахгүй, суларч чадахгүй гэсэн үг байхгүй. Зангирсан байгаа учраас тэгээд ингээ тархичин манарцсан. Ажил хийхээр бүтээмж гарахгүй тэгсэр нэг голиго байгаад байдаг. Тэгээ юм сонсоо нэг унтах гэж чигээл. Тэр ажил нь овоорсон суултээ стресстэй. Ер нь бол энэ тархичин хэр их хэмжээний стресстэй байна тэрийг тайлханд бол чи бие хөдлөх хэрэгтэй байхгүй. Чи зүгээр гараад нэг 5 м тасар биш 5 км нэг тасралтгүй гүйчил ороод ирэхэд чи зүгээр тасаа биш. Ер нь бол тэр хамгийн энгийн жишээ шүү. Үүнээс гадна дахиад маш олон төрлийн юмнууд байгаа. Гэтээс нөгөө талдаа ийм болчтой энэ орчин үеийн амьдралын маяг одоо манусын амьдралын маяг бол ерөөсө компьютерийн арч штэ. Тэгмээд энийгээ дагаад бид нар яалчгүй хөдөлгөөнтэй байж гарч орж юм хийхгүй л бол ерөөсө болохгүй байгаа юм тий. Одоо нэг ийм ойлголт байгаа байхгүй. Одоо жишээ нэг юмаа сайн хийдэг хүн байгаа шүү. Жишээ нь стрим амар сайн хийдэг. Окей, тэр хүн үнэхээр лаг хүн биш байхгүй. Чи хажуугаар нь дасгал хийж гинүү, чи хажуугаар нь хэр хоолч чинь, чи хүмүүстэй уулзч гинүү, чи уухгүйгээр шоуд чадж гинүү. Энэ бүх юмнууд чинь цогцолж чи үнэхээр гоё кул гай байна. Тийм биеийн тамир дээр 100 авдаг бүх хичээл нь F байвал тэгэл тий чи явахгүй шнэ. Яа. Миний бодлоор тархаа жоохон хослох хэрэгтэй гэж бодож байна. Би алжин ингээд компьютерийн арт гэдэг чинь маш их оюуны хөдөлмөр байхгүй юу? Тий одоо нэгтлэн ч юм уу энэ яг юм бүтээмжид өндөртэй тархаараа тулцсан ажилтдаг хүмүүс байдаг. Тэгээд хэрвээ өмнөхөр одоогийн чиний ажиллаж байгаа нөхцөл байдал өөрөө компьютер дээр суурилж юм хийж байгаа маш өндөр оюуны ачааллыг авч байгаа. А тэр мэдээллийг харин хэр эмхэл цэцлэг цаг гаргаж хэр тархиа хоосолсон. Хоослохгүй байдлаар орондоор бол угаасаа л хоосроогүй юм чинь түмэн бодол хэрэгэлдэнэ. Тэгэхээр тэрэн дээрээ жоохон миний хувьд л анхаарах зүйтэй байна. Би одоо тэгж бодоод байгаа шүү дээ. Ингээд яг сүүлийн нэг 2 жил бол юм өглөө гүйдэг клубүүд бол дэлхийгээр бүр аллаа шүү дээ. Тэг яг нэг компьютерийн хэрэглээ AI ингээд дээш буудаад ирэнгүүт нөгөө талдаа жим рүү биш хүмүүс юм гадуур ууланд хамт гардаг. Эсвэл ингээд гүйж мүдэг ийм клубүүд бүрст амар явсан. Бас нэг шалтгаан байна те хоорондоо яг энэ. Одоо нэг юм руугаа туйлаад ирэхээр ялчгүй нөгөө тал руугаа ингээд те таталцж шүү дээ. хүн чинь нэг өөрөө уучраа олох гэдэг шүү дээ. Ямар W хүүхэн бэ гэнэ. Хөөе та энэ яриа ойлгож байна. Энэ чат зүгээр ерөөсөө энэ охинд хин таалагддаг ямар W л гэдэг. За голын эмэгтэй W гэнэ. За. Би уржигдраас яг тэмдэглэл хөдөлж эхэлж байгаа яг унтахаас өмнө. Яг тэр амар гоё бас гэж болоод юм шиг санагдаад байна. Энд дээр тэнгууд юм байхгүй. Хүн өдөрт хамгийн бага 6000 үгийг ингээ гадагшлуулж ярих хэрэгтэй гэж байхгүй. Тэнгууд дийлэн хэрэгтэй хүмүүс нэг их ярьдаггүй. За тэнгууд чиний ажлын шаардлагаас хамаараа чи бас ганцаараа суугаад ярьж байгаа шүү дээ. Энд ингээд түмэн чадлагдаг ч юм уу хин нэгэнтэй. Тэгэхээр яг амаараа үйлдэж ярих амиг бас анхаарах хэрэгтэй болов гэж. Би тэр нөгөө нэг энэ нөгөө түүх мөнхийн ингээл од мөндөр ухаал явж байгаа харч нөгөө нэг бөөнөрийн ярилцлага гараад ирдэ шүү дээ. Монгол YouTube ухаар. Тэдсэн ч л юм дээр үеийн юм жанжин манжны онгод монгод нь орж ирэл юм ярьж байгаа нэг тийм байсан байхгүй. Тэг үдсэн чинь яг энэ зүгээр ямар яриа би битгүй шиг зүгээр жишээ энэ бидний яриа тогтолцсон. Юусч дээр үеийн монголчууд бүр амар алей шогч хүмүүс байсан нэг хоорондоо юм яриа л инээгээл нинийгээ хийгээл ингээл ерөөсөн юм нэг бодлоо аваад үзэх нийгмийн хувьд амар ирүүл те. Гой найрладаг те. Тийм одоо ингээд тархин айгу чөлөөтэй. Тэгээ амар юм одоо ёгтож гэдэг үлээ. Тойруулж морилж нэгнийгээ хийж мэддэг юм айгу тийм сэргэлэн хүмүүс. Тэгээ болохоор орчин үеичүүд яг эсрэгээр болчиход байгаа шүү дээ. Гэрээс гарахгүй ингээл компьютер хийж байгаа шүү дээ. Тэр л хэцүү болчиход. Наад чинь би ч гэсэн бас сонсч ирсэн. Яг тийм шогч могч дайн тулаанд явж ирэхдээ ер нь тийм шогч байдаг. Яагаад тийм байдаг байсан гэд асуусан чинь тэр нэг юм инээгээд
Ингэхээр илгээ хүчтэй илгийг массажлж өгöd одоо дайн тулаан гэдэг чинь амар өндөр хэмжээний стрессийн даврыг ялгаруулад энэ эдгэн дээр бас маш өндөр хэмжээний ачаал өгдөг. Тийм учраас ингэж ийм шокч байсан гэж ярьж байгаа байхгүй. А нөгөө талдаа ингэж зүгээр харсан гэж одоо жишээ нь ийм бөө онгод хүн ярьж байгаа байхгүй. Дээр үе ийм баатрийг харсан. Юу чиний бий гэж. Би ч бол амар формтой болсон бааш. Би ч бүр яг тамирчин гэдэг статус руу орсон бааш. Юу чиний бий гэж байгаа байхгүй. Амар биетэй өгшөө бүр ингээд юм булчин шүрмс мөрөвсөн зангирсан бүр ста яг жинхэнэ баримл амьд баримл тэгээ амар юм шооч инээд ийм хүн тэгээл ингээд айрг угаал байгаад Йоо тийм болё ой. За янзаг гэнэ үү? Янзаг ихч. Өө зайлаач та хэд энэ яриа ойлгож гэнэ ой. W хүүхэн. Зааж гар энийг бол авчваа. Өнөөдөр өстө тарих ажиллахгүй гараас юм гарахгүй байсан өглөө босоод идсэн юм хөдөлгөөн хийгээгүйгээс болцсон юм байна гэж байна. Батга их олон төрөл гэхдээ миний амны орчим болон хамарны яг доор амьсгалдаг газар дээр гардаг энэ бас хооллолтоос эргэтэн болгонтойгоо холбоотой байдаг тий. батг гарч байгаа зүр тэгж байгаа бах тий. Яг нийтлэн л үнцэг. За. Нөгөө талдаа жишээлбэл амны хаалттай хэр явдаг хүн юм. Тэгээ тэр бас хеликон өөрөө хэр байгаад байгаа. Тэр бас яг чухал гэсэн. Тэс батхан дээр амар том нөлөө үзүүлдэг зүйл сэтгэл зүй юм шиг санагдсан. Үнэ харин тэгээ сэтгэл зүй яг яаж сэтгэл зүй хямрахаар ходоод хямраад ходоодноосоо бас ингээд цусны эргэлт мэргэлт бүх юм болоод нүүрлүү гарч иж гэсэн үг. Үгүй яхаа сэтгэл зүй хямруулах хүн дээр хамгийн түрүүнд иддэг байхгүй. Зүгээр юм энгийнээр хэлвэл тэгээд идэн эсвэл идэхгүй те. Тийм. Тэгээ аль нь л би ийм боцын салзан тэнцвэргүй байдал төрөж байгаа ш тий. Сэтгэл зүгээ амар цэгцгснээр ардс миний нүр чи одоо хамгийн амар гайгүй дээр ирсэн. Хамгийн гайгүй дээр ирсэн. Миний бүр өмнө жил та санаж гэнэ үү? Миний хамаас батгах салаагүй тий. Салаагүй шүү дээ. Бэлэр том. Тэгэл бид чи яг хөөрөхгүй л ингээл охинд уралччээ юм уралччээ. Одоо жишээ нь надад бол зүгээр яг практик кейс байгаа байхгүй. Өмнө жил би Англид орхон гээд одоо манай найз ээж нь Англид малчин хүн байдаг байхгүй. Тэгээд геолог судлаар төгссөн. Тэгээд гадаад хүмүүст гайд хийдэг, мал дээр байдаг хүн байхгүй. Тэгээд тэр хүн маань ерөнхийдөө английн сургалт хийгээд тэгээд хүүхдүүдийг сошиал хэрэглэнээс салгаад хөдөө аваачаад 10 хоног за тэгээд сүү цагаа идэ өгөө. Тэрийг нь болохоор ингээд өндөр жинтэн тохируулаад бүх процентыг гаргаад хоолныхын меню зохиогоод англи хэлийг одоо юу гэдэг мал аж ахуйг англи хэл дээр зааж байгаа байхгүй. Ваа. За тэгсэн чинь тэнд 2 охин ирсэн байхгүй. Хоёулаа өсвөр насны охин. Нэг нь 12-тай, нэг нь 14 билүү 15-тай. Хоёулаа нүүр нь амар батхтай. Нэг охин 10 хоноод явсан. Батх нь нэлээд гайгүй болоо явцсан. Нөгөө охин 20 хонсон. Тэр бүр царайн бүр юм аа. Шингрээд. Гоо сайханд орсон юм шиг бүр ямар ч батг байхгүй болоод жин буугаад. Хэрэгэлсэн юм ерөөсөө тэр цаанаас өгж байгаа нэмэгдэл одоо юу гэдэг үндсэн хоолнуудыг идэхгүй дандаа сүү цагаа идэ хэрэглээ шар сүүгээр бие угаагаад 20 хоногийн би бүр ингээд би чи аваачч өгчөөд тэгээ өөрөө ирчингүүтээ дахиад дараа чи ялж аваачч өгчөөд ингээд ирээд тэгээ очиж авч байгаа. Тэгээ 20 хоногийн дараа харсан чи би бүр гайхсан шүү дээ. Lux Max-ing хийгээвэл Монгол аргаар үзэх юм шүү дээ. Шар сүү амар шүү гинэ. Бэж шар сүү чи яг юугаар ялгаатай? Шар сүү чи ерөөсөө одоо үнэний сүгс цаагаад нэрээд тараг болгож байгаа шүү. Тараг чи өөрөө эсэлтгээрээ тараг болон одоо юу гэдэг тараг болон сүү гэж шар сүү гэж ялгаж байгаа. Тэр шар сүүг ерөнхийдөө хэлж байгаа. Шар сүүг бол монголчууд аягүй олон төрлөөр ашигладаг л да. За зэнд амар их асуултууд орж ирж байна. Carnivore diet барихад сул тал байдгүй гинэ. Сул тал байж болдог. Ерөнхийдөө цөсний өтгөрөлтөө бол ерөнхийдөө жоохон хэцүү. Яг тэгэхээр тэр чинь өндөр хэмжээний тосны агуулмжуудыг тогтмол байнга авж байгаа учраас нөгөө нэг цөсний өтгөрөл нь чулуурлаг ч юм уу ингэж үүсэх эсвэл цөсний өтгөрөх магадлал байдаг. Хоёрдож гэх юм бол өндөр хэмжээний кератинтай мах аваад эхлэхээр бөөрийн асуудал бол бөөрөн дээр начаал үүсэх магадлал эрсдэлээс нэмэгддэг. Нэмэлтээр одоо юу гэдэг витаминууд уухгүй бол витамин одоо юу гэдэг тодорхой хэмжээний эрдэсийн дутагдлалд орох магадлал үүсдэг. Өөр юм бол бараг эхлээд нэг заавал нэг цусны шинжилгээнд орчмоор юм шиг тийм. Шинжилгээнд заавал орж иж carnivore барих гэж шийдмээр юм байна тийм. Шинжилгээнд ороод тэгэл эмчээр нь юу н уншуулад өөрөө нэг харчаад болно. Тэгээ одоо угаасаа интернет бүх юм хөгжсөн байна. Өөрснөө сайхан хайгаад явуул болно зүгээр дээ. Энэ хараа whey protein чинь шар сүүний хуурай хэлбэр шүү дээ гинэ. Нүүрэн дээр батга байхгүй болгох тухай гин. За яг сая яриад дуслаа да. Айрыг битүү ашигтай бактери намар зүүн яг уух цагт нь цэвэрхэн сайн айрыг уувал бие мангар томорч чирэгчдэг юм байна лээ. Өвлийг бол өнтөө давна даа гэнэ.
Тийм байна те. Үнэ. Тэр чинь ер нь бол өвлөн амар их хүнд болдог учраас зүгээр 100 намаржангаа бэлддэм бэ штэ. Юу хийж байгааг мэдж байгаа юм чинь те. Тийм. Яг үнэ. Яа монголчууд баслаа. Энэ амьдарч ирсэн юм аяа гэдэр бол цаанаас л. Тэгээ одоо тэр байтугай нөгөө нэг юм халуун чанарын амтлагчуд хүмүүл энтри чинь те дулааны үйлдэл хэрэглэхгүй гэж байгаа. Оо тийм үү. Халуун чанартай те. Тэгэхээр өвөл хэрэглээ. бид нар тэр хүтний үйлдэл хэрэглэх. Одоо ингээ уламжлалт анаах юм бол бүр супер байгаа байхгүй юу? Хөөе. Уламжлалт хангаах ухаан дээр бүр амар подкаст хийх юм байна тий. Уламжлалт анаах юм бол бүр үнэхээр бүр ингээд Одоо бид чинь хүмүүстээ хуушуур муушуур юм шүү дээ. Тийм тэрийг бид нар хүтний үйлдэл хэрэглэх хэрэгтэй гэсэн. Камера тий. За одоо ингээд энэ хаврын үйлдэл чинь дахааны мах идэж байгаагаас буруу гэж байхгүй юу? Сэрүүн чанарын мах идээд нь штэ гэл тий. Гэж энэ сэрүүн чанар халуун юу яаж гэдгийг үзээ? ойлгохгүй. Чингис Circle дээр заяа. За. Энэ стримийг үзэж байгаа хүмүүс Чингис Circle дээр орцсон хүмүүс байх юм бол Oh yes. би өвөл 100 хавар намар Зүр юу идэх юм? юу идэх боломжтой вэ гэдэг талаар нь хоолны меню зис гаргаад өгнө заяа. За болж байна уу guys? Зөвшөөрж ивэл W's in the chat юу зөвшөөрөх угаасаараа. Тэгээд Чингис өндөр Circle руу бүсэд байвал зуны үйлрэл сүү цагаан эдэний хэрэглэгч ямар байх юм гэдэг нэг тиймэрхүү юмнууд гаргаж өгч болно. Та хэд биш тараа энэ Чингис Circle гэдэг манай юм community байгаа. Одоогийн байдлаар бид нар 8000 хүн цуглдсан байна энэ дотор. Тэгээд энэ дотор юу вэ гэхээр ингээ үн төлбөргүй бид нар хувийн хөгжлийн хичээлүүд, бизнесийн хичээлүүд бүр оруулсан байгаараа. Бүгд ерөөс ингээ Монгол хүчин хичтэй зөв амар орчин үеийн. Эхлэл хувийн хөгжил, бизнес гэдэг. Дараа бизнесийн хичээл нэхэд дотор ингээ асар олон хичээлүүд. Ямар ч үн төлбөр байхгүй. Тэгэхээр та хэд маань ийшээ ороод community байгаа. би та хэдэд биш үү те энэний линкийг нь яг одоо оруулчих за. Ороагүй байгаа хүмүүсээ шууд ийшээ ороод join хийчих. Тэгээ явандаа энэ дээр бид нар удахгүй бараг 4 5 биш одоо ч 4 сартай. 4 сартаа багтаа бид нар Монгол бичгийн хичээл оруулах юм. Тэгэхээр Монгол бичгийг үн төлбөргүй та нар сурна гэсэн. Дээрс нь guys би таарт амар маруулах уу. Тэгээд бүр амар маруулах уу. Өчигдөр хараа Хятадын Гансу мужийн ойрд Монгол залуу рэпер залуутай би чатлсан байхгүй юу. Орой ингээд би дээр үед нэг сарын өмнө мессеж явуулсан. Гэсэн чинь над руу энэ явуулсан мессежийг хартаа guys та бүр энийг хараа. Би ингээд кириллээр бичиж байгаа байхгүй юу. Hey bro хийдэг дуунууд их дуртай шүү. Чи өөр Монгол байдгүй гэдгсэн чинь Хятад залуу штэ. Одоо Хятад улсын иргэн залуу. Монгол цустай залуу те над руу зүгээр уучлаарай bro. Чимээг чинь олж үдсэнгүй. Би өвөр Монголын хүн бишээ. Би ойрд Монгол болохоор өвөр Монголоос хол байдаг юм аа. Баярлсан шүү аха. Ингээра Хятадд байгаа монгол хүн, Бурайдд байгаа монгол хүн те зүгээр Төв Азарт харсан 10 хэдэн сая монголчууд зүгээр хоорондоо стил монгол бичгээрээ зүгээр чатлж идэг наацаа ой. Энд дээр дарж болно өстэй. Энэ бол жигд дарах хэвээр шийдвэстэй. Саяных бол клип шүү ой, тастаараа манайхаа. Саяных бол амар ойр даршаа гэдэг бүр амар залуу ёо. Гэсэн хийсэн дуу мөн шүү дээ бүр монголоор амар цэвэр ярьдаг заяа. Энэ залууч багтаа. Одоо нүгэлж байгаа. Зүгээр гансууд байдаг бүр яг монгол залуучууд байдаг наац бүр яг мов монгол бүр. Зүгээр яг энэ Монгол эртний монголчууд гэдгээр бодоход бол амар том юм билий. Монгол улсаар хэмжигдэхгүй шүү дээ. Өнөөдөр бид те ингээд нэг улс төр нийгэм ингэж авч өвөр Монгол бүрээд тий алтай халимаг дээд Монгол гэдэг энэ чинь бүр төвд рүү явж байгаа монголчууд дээд Монгол гэдэг юм билээ шүү дээ. Дээл мэйл нь ёо тийм бол бүр өөр левел билээ. Тэгсэн хамгийн амар нь бүгд дээр одоо болт монгол бичгтэй байгаа ингэ байгаад байдаг. Зүү. Зяц. Эний талаар хамаагүй байж байгаа шоронд орчих үү дээ.